За, хай. Баярлаа. Кофега тулгаад эхлэх юм уу? Чи гоё ярилцахын төлөө. Харин гоё ярилцлага гоё подкаст болохын төлөө. Тэгээ миний подкастэнд хамгийн ихний зочноор ирсэн эгчтэй баярлалаа. Өрсөнд баярлаа. Тэгээ бас амар хол авчираад уул руу мацуулаад эгчигээ жаахан зовоосон. Тэгээд юу яасан? Манай үзэгчид бас гайхчих магадгүй л дээ. Ой наята чи юу гэдэг унваа гэд. Тэгээ юу яцхан guys? Би байгаа шүү. Би буцаад ирлээ. Тэгээ өнөөдөр та нар одоо та юунаас харсан л ахaltaа гарчигнаас харсанчлан Femcast гэдэг дандаа эмэгтэйчүүдийг урьж оролцуулаад тодорхой юм хүрээнд ярилцах подкаст маягийн тий. Гэтэ подкаст гэхээр бас зөв үү? За сайн мэдэхгүй байна заяа. Ямар ч байсан Femcast гэдэг бүр нэг амар феминизм гэдэг юм бол байхгүй. Гэхдээ ерөөхдөө нэг удаа ч гэсэн эрэгтэй хүн оруулахгүйгээр дандаа эмэгтэй хүмүүстэйгээ ярилцъя гэж бодсон. Эмэгтэйчүүд рүүгээ чиглэсэн гоё эмэгтэйчүүдийн хийдэг бизнесийг ямар ч үн төлбөргүйгээр ингэж энэ кастараа тий подкастаараа сурталчлаад тэгээд дээрэс нь нөгөө эмэгтэй хүмүүс чинь эмэгтэй хүндээ ер нь ингээл хүмүүсээс асуухаар дийлэнхтэй л яг нэг нэгэндээ хатаарсан нэг юм маягтай байд юм байна. Ер нь ингээл настай хүмүүсээс ч тэр залуу хүмүүсээс ч тэр яг ингээд сонсохоор ер нь л хатаарах штэ гэлтэйд юм байна. Тийм. Айгуу сонирм байгааз. Гэхдээ яг мэдээж of course жоохон байдаг л та. Гэхдээ тэрийг яг тоож хүлээж авдаг ч юм уу хүлээж авдаггүй гэдэг өнцгүүд л байдаг юм шиг би бодоод байгаа сүүлийн үед. Тэгэхээр нэгнийгээ доош нь хийх биш те. Нэгнийгээ жааж хийх биш. Нэгнийгээ зүгээр л дэмжиж л та. Зүгээр эмэгтэйчүүд нэгнийгээ дэмжих юм бол те би биш бид гэдэг юм чинь тэр ойлголт чи айгуу гоё чухал юм байна. Тэгээд эмэгтэй хүмүүс нэгнийгээ түшин гэдэг чинь бас их гайхалтай гоё юм байна гэдэг үүднээс би энэ Femcast гэж бүр юм том нэр өгсөн шүү. Энэ чинь бас айгуу том нэр байгааз те. Айгуу тийм том цар хүрээтэй нэр. Тэгээд жоохон арай хэтрүүлчүү гэд бодсон дөн. Та юу гэж бодож миний нэрийг Femcast. Зүгээр ах уу тэгэл чиний подкаст юм чинь юу гэж нэрлэх юм? Тийм нэр яг ямар хуу одоо хүмүүсийг урьж яг ямар сэдвтэй юу ярмаар байна гэдэгтээ тохируулаад сонгосон гэж ойлгож байгаа шүү дээ. Яг үнэ. Нөгөө подкастынхаа агуулгаас зөвхгүйгээр тий. Харин тийм ээ зөв таны зүгийг хайж байна. Айгуу зэрэгтэй тэгэл юм орлож үзээл мундаг шүү. Баярлаа. За би танд шүү дээ. Энэ интрог би заавал хэлэх хэрэгтэй байсан. Яг гэвэл хоёлаа анхны дугаар та миний хамгийн анхны зочин. Тэгээ миний ихч болгон сүлтэй байгээ. За миний үеийн ихч чи их мундгаа. Одоо манай аавын ахих нь охин баггүй юу. Тэгээд бид хоёр яг нэг ордных. Тэгээд ихч аавтайгаа адилхан, би аавтайгаа адилхан. Тэгээд бид хоёр хоорондоо адилхан. Амар л байгаа хараад авах хэрэгтэй юу? Эсвэл яах хэрэгтэй юу? Оо өрөө мэдээ. Надруу харсан ч болно. Амар л харсан ч болно. Надруу харахгүйсэн ч болно. Таны зөв заяа. Тэгээд үеэлэгч маань болохоор би ихчигээ яагаад урьсан гэхээр би одоо энэ подкастнда ямар нэгэн зүйлийг хийж бүтээж байгаа. Одоо бүх эмэгтэйчүүд бас ямар нэгэн тодорхой ямар нэг юм хийж л байгаа штэ. Тэгвэл тэнд зүгээр ажиллаа хийгээд мөрөөр амьдрахыг эрхэмлдэг эмэгтэйч болно. Эсвэл илүү сүнслэг те. Миний сүнсний өгөгдөл юу юм бэ? Илүү ингээд би дуртай юм олж хийх ёстой гэдэг дээр поинтлдаг те. Та хоёр бол тийм хүмүүс штэ. Ер нь те яг юм илүү сүнсэндээ ингэж юу аадаг гэх юм уу? Ач холбогдол өгдөг те. Дандаа бол юм байгаагүй. Харин тий. Тэр чинь л ярихгүй байхгүй юу? Тий, ярих гэдэг. Дандаа бол юм байгаагүй. Тэгэхээр энэ явна заяа. Орж ирнэ. За тэгээд биний интро ингээд болчихж байгаа юм байна. За тэгэхээр одоо би тантай ингээд юу айл да үзэгчтэйгээ ч гэсэн таныг бас танилцуулъя гэж бодож байна. Тэгээ та өөрийгөө танилцуулвал арай илүү гоё танилцуулна шүү дээ. За сайн байцгаана уу? Намайг зол заяа гэдэг. Ер нь бол золоо гэж дууддаг. Одоо болохоор 39 хүрэх гэж байгаа. Тийм very younger 39 хүрэх гэж байгаа. Тэгээд одоогийн байдлаар Wisdom Book House гэдэг өөрийнхөө үүсгэн байгуулсан publishing одоо ном эрхлэн гаргах орчуулгын тийм ажлыг өөрийнхөө одоо хүсэл сонирхол мөрөөдлийг дагаад ажиллаа эхлүүлээд явж байгаа тийм хүн байна. Тэгээ хамгийн гол нь одоо бас ойлгохгүй хүмүүс иж магадгүй. Нөгөө тухайн номыг
орчуулж гаргана гэдэг нь тухайн номыг бичсэн нэг үндсэн зохиолч байх гэдэг нь да. Тэгэхээр орчуулна гэдэг чинь харь хэлнээс орчуулах гэдэг нь да. Тэгэхээр та яг ямар хэл дээрээс тэгээ зохиолчоо яаж олоод тэгээд хэдий хэрэг хугацаанд тэгээ хариугаа хүлээгээл догдолж байгаа штэ тэр чинь тэгээ ингээд аль бие ёсны юм уу ямар ингээд юм ойлголт өгвөл яг ном эрхэлж гаргахад бол эхлээд надад таалагдсан ном байх гэдэг юм уу те ямар нэгэн байдлаар миний надтай тэр ном одоо учирнаа гэдэггүй. Ямар нэгэн байдлаар зөндөө олон ном байгаа те. Зах зээл дээр зөндөө ном байгаа. Тэр дундаас намайг олж ирсэн номууд байгаа. Тэр дундаас би өөрөө таалагдсан номоо сонгож авна штэ. Тэгээд яг хуу ном болгоны ардны муурд нь ингээд яг зохиогч ирэх нь хадгалагдж байгаа компани эсвэл яг зохиолч дээрээ байна ингээ мэдээлэл нь байдаг. Тэгээ мэдээж судлаад имэйл бичин. Гэхдээ бас яг зөв хүнээ олж холбогдоход бас тодорхой хугацаа ордог. Яг зөв хүнтэйгээ холбогдсон байвал өөрийнхөө саналыг авална тий. Ямар хуу одоо төлбөрийн нөхцөлтэй ч юм уу, ямар хуу одоо гэрээний нөхцөлтэй, ямар хугацааны юм гэрээ байгуулах уу гэд тохиролцоод тэгээд холбогдсон сонирхсан ном болгоно ол гаргаж чаддгүй. Зарим нэг одоо том одоо хэвлэлийн компаниуд аль хэдийн төрүүлээ санал болгоцсон ч юм уу. Эсвэл нөгөө гэрээний төлбөр дээр ч юм уу санал жоохон тохирохгүй байх ч юм уу. Эсвэл бүр зарим номууд болохоор одоо имэйл авсан ч гэсэн тоохгүй байна уу эсвэл үнэхээр холбогдож чадаагүй юу мэдэхгүй ингээд тагчиг ингээд холбогдож чадахгүй байх ч юм уу. Тиймэрхүү янз бүрийн тохиолдлууд бол гарна. Тэгээд мэдээж нөгөө аль бие усны зохиогч эрхийн зөвшөөрлийг аваад тэгээд орчуулна, редакторлуулна, хянуулна, тэгээ ихэ бэлтэн одоо хэвлүүлнэ тий. Тэгэл одоо номын дэлгүүрүүдтэй байршуулаад зах зээлд нийлүүлж байгаа. Тиймэрхүү процессын хувьд бол тиймэрхүү. Тэгээ би нэг юм гайхсан заяа. Танаас одоо би ингээд орчуулсан ном болгоны чинь л бэлгэнд аваад байгаа штэ. Амир даварцсан. Тэгэнгүүт би ингэж бодсон нэрээ сүлд. Бас сая таныг ярьж ах ч гэсэн ингээд бодлоо. Одоо жишээ нь одоо ингээ урлагын төлөвтэй ингээд ном байгаа штэ тий. Стивен Пресфилдийн ном дээр өмнөх үг. Одоо та түрүүн үгүй ихэ бэлтэн гэсэн штэ тий. Тэр нь яг ямар ихийг хэлээд байна та? Одоо орчуулад би Word дээр ч юм уу тий. Microsoft Word дээр орчуулж ингээ ихэ бэлтгэхэд болохоор наадах чи яг нөгөө их гол ажил тэр штэ тий. Их номтойгоо адилхан байдлаар ч юм уу эсвэл яг хоо тодорхой хэмжээний зөрүү байдаг. Зарим номууд хавцаа хүртэл өөрчлөлт бас гаргах тохиолдол байдаг. Гэхдээ би бол яг л нөгөө хэл дээрээ яг ямар одоо загвар дизайнтай байна тэрнийхэн дагуу хийдэг гэж ойлгож байна. Тийм. Тэгээд ер нь бол би болохоор ер нь бол Солонгост сурч төгссөн. Тэгээд тэгтээ би номуудаа болохоор англи хэлнээс орчуулдаг байгаа. Тийм. Солонгос сурч төгснөө англи хэл сонирхсан ингээд. Яг нэг солонгос зохиолчийн нэг номыг орчуулъя гэж бас бодсон. Тэгээд айгу сонирхоод Хуахэ гэдэг нөгөө эвлэрэл гэдэг ном нөгөө Пакиньон багсаа доктор гэж нөгөө нэг нэвтрүүлэг байгаад идэв шүү дээ. Одоо нөгөө хүүхдүүдтэй эсвэл хосуудтай ингээд нөгөө одоо телевизээр Univision Univision ч гэсэн ингээд нөгөө бичлэгүүд нээдэг. Тэр хүний Хуахэ гэдэг нөгөө эвлэрлээ дотоод хүүхдүүдтэйгээ эвлэрэх талаар тийм сэдвтэй ном. Яачаа гоё юм байна штэ. Тийм ном юм байна гэж бодоод би айгүй гоё юм байна гэж одоо Солонгосоос яг захиж авчраалаад тэгээ өөрөө уншиж үзэн штэ эхлээд яг уншиж үзсэн чи яг миний одоо бодож исэн шиг ном арай биш байсан. Тийм учраас яг солонгос хэлнээс бас ном орчуулах сонирхол бол байгаа. Гэхдээ одоохондоо яг таараагүй л байна. Та хоо та нэг л өдөр хөө их чинь энийг олоод гэсэн л явж байгаа. Надтай ингээд учирсан гэдэг. Тэнгүүд одоо энэ номон дээр та өөрөө уншаад нэг төрсэн сэтгэл өгдөг штэ. Үнсэн одоо юм биш юм аа гэхэд хүн болгон номыг ингээд яг үндсэн санааг нь ойлгохоос гадна хүн болгоны мэдрэмжтэй тус амьдралаас болдог ч юм уу ингээд мэдрэмжүүд амар шал өөр өдөө штэ шал өөр хүлээж авдаг. Тэгмээ та ингээ одоо орчуулга гаргаж байгаа номон дээр ямар нэг байдлаар таны хэсэг байгаа юу? Та ингэж одоо
нэг мөрч байж болж гин одоо нэг баг афоризм шигтэй ингээд шигтгцэн ч юм уу те нэг тийм хэсэг эхлэл юм уу яг уу яг хөөх нэрэл яг ийм байдаг да гэсэн агуулгууд бол зөндөө таарж байгаа. Тэгээд яг ингэх ёстой юм байна гэдэг юу ч юм уу одоо санаа ч юм уу тийм ойлголтуудыг бас авчлаа юм л да шинээр. Тийм. Яг урлагийн төлөвт дайны хувьд болохоор би Солонгос сурж байхдаа Jimmy Rain гэд Польш залуу яг англи хэл дээр жоох юм хувь хүний хөгжлийн талын тэнгүүтээ ингээд айгу аялж видео юм бичлэг YouTube дээр тавьдаг тийм залуу байдаг байсан. Тэгээд тэрний бичлэгийг айгу үзэх дуртай байсан. Тэгээд тэр нэг удаа яг энэ номыг өөрийнхөө уншсан топ 5 номын нэгээр нэрлэдэг байхгүй юу? Тэгээд хүн чинь нөгөө бас миний топ үзэгчтэй. Тэгээд нөгөө хүмүүс тэгээд би одоо жишээ нь номыг яаж өөрөө унших номыг яаж сонгодог вэ гэхээр надад ингээд ямар нэгэн амьдралын ямар нэгэн мөчлөг дээр ч юм уу тийм ингээд ойлгохгүй мэдгүй тийм зүйл гарна штэ тий яхаа мэдгүй ч юм уу ингээд учрыг ингээ олмоор байдаг ингээд чадахгүй байгаа үедээ тэр сэдвийнхаа номыг ч юм уу ингээд сонгоод уншдаг гэхгүй юу. Тийм номноос илүү бас хариулт айгүй хайдаг. Оо юу ярих чаад энэ рүү орчих. Тэгээд нөгөө талаар ном сонгохдоо болохоор яг миний одоо хүндэлж хайрлаж үгийн сонсдог өөрөөсөө мундаг үлгэр жишээ авахыг ч юм уу эсвэл ингээд үгийн өөрөөсөө илүү үнийг харна штэ. Үн цэнтэй тооцдог тийм хүмүүс маань аль зүйлийг ярьж интэй ингээд энэ гоё номч гэдэг юм уу гэж ярьж байгаа байдлаас хараад энийг нь сонь уншаад үзье гэж бас номоо сонгодог байхгүй юу. Тиймэрхүү зарчмынхаа дагуу болохоор би Jimmy Rain-ий одоо нэрлсэн топ 5-д би энэ номыг нэрлэн гээд урлагийн төлөвт дайны талаар ингээд хийсэн бичлэгийг үзээд тэгээд Солонгост байхдаа Америкаас захиулж энэ номыг авч уншсан. Тэгээд ер нь бол за энэ номыг энэ бол айгүй гоё ном юм байна. Энийг одоо монгол уншигчдад хэл дээр нь одлон хүрхийн сан гэж хүсээд энэ номыг бодлоо орчуулсан. Гэхдээ тэрнээс гадна бас яг Jimmy Rain-ээс гадна нөгөө оргил гэдэг нэг ютубер залуу байдаг. Тэр залууас энэ номыг энэ жижигхэн ном ч гэсэн маш чухал гоё ном аюу их ярьдаг байсан аахгүй. Дараа нь би тэр залуугийн ярьж байгааг сонсоод за энэ би бас тэр оргилийн яриаг бас аюу их сонсдог байсан. Тэгээд ер нь энэ ном бол айгүй гоё ном юм байна гэж одоо тэгээд ер нь энэ номоо сонгож байсан. Тэг би танаас одоо ингэж асуух нь зөв. За. Угаасаа ч энд бичиж бий. За. Одоо энэ явж байгаа одоо яг энэ гоё дуртай зүйлээ хийгээ те амьдралдаа тохиолдсон одоо миний ойлгосноор та ингэж байгаа байхгүй амьдрал дээр тохиолдож байгаа тухайн мөчлөг учирсан номтой учирсанаас болоод уншаа таалагдаад ингээ гоё яагаад орчуулсан гэж байгаа шүү дээ. Тэгмэд энэ зам руу номыг би орчуулж гаргах юм байна. Энэ тань дуртай болоод хийж байгаа шүү дээ. Гэдэг юм хизээ яагаад ойлгосон? Яагаад гэх юм уу одоо юу гэж хэлэх үү? Юунаас нөлөөлж за тхийн тулд за ер нь бол ингэсэн ярьж болох уу түүх байна. Маха за би болохоор хүүхэд байхдаа ерөөсөө нэг тийм өөрийн гэсэн тийм сонирхол дуртай зүйл байхгүй юунд дуртайгаа мэдгүй ер нь бол ингээл найзуудаагаа дагаал явж идэг. Найзууд маань одоо ингээл янз янзын клуб, секц, янз бүрийн ажил мэжилч гэдэг юм ингээ хийлээ гэхэд ерөнхийдөө найзуудаа дагаал ингээл явж идэг. Ямар нэг би юунд дуртай юм бол гэдгийг мэдэхгүй тийм хүүхэд байсан. Тэгээд ер нь бол энэ байдал маань бүр 27 нас хүртэл маань үргэлжилсэн гэх үү. Одоо их сургуулаад өсөөд ажил хийгээд тэгээд ер нь бол нөгөө ингээ миний амьдралд болохоор айгүй тийм өнгө нэмдэг 3 зүйл байдаг. Заавал ер нь миний амьдралын заавал сашгүй хэсэг байх одоо 3 зүйлийн нэг нь бол мэдээж ном. Тэрнээс гадна кофе болон аялал гэдэг байхгүй юу? Яг энэ зам руу ороход надад хамгийн их нөлөөсөн зүйл болохоор ер нь бол аялал. Би хамгийн эхлээд яг 2012 онд Хайнан руу ажлынхантайгаа ингээд нэг
аялж исэн байхгүй юу. Тэгээ тэр үед яг хөө тэр аялал тэр чигээрээ айгуу гоё л байгаагүй. Ганцхан орой надад айгуу гоё исэн. Бид нэр ингээд далайн иргэдээ хэд хоног аялахад ер нь бол 7 хоног аялсан. за Бээжингээр дамжаад Хайнан руу яваад чичрэх гээд хай. юм амсгүй мэн Тэгтээ даасандаа биш юм шиг. сандраад амлаа нөмөрчгөө зүгээр нөмөрчгөө Нэг орой айгуу гоё байсан. Одоо вау ямар гоё юм бэ амьдрал гэж мэдэрсэн. Одоо баг анхны мөч юм уу да. Тэр нь болохоор гоё ингээд хоол идээд гоё далайн ирэг дээр ингээ орой болсон. Тэгээд нөгөө ингээд амьд хөгжмийн юм тоглолттой. Тэр хөгжмийг сонсоод энэ ард далайн ингээ нэх гоё юм зөөлхөн юм салхитай тийм аюу гоё орой байсан. Тэгээд хөөх ямар гоё юм бэ гэдэг нэг тийм мэдрэмж тэр үед бол төрсөн. Тэгээ тэрнээс хойш за би ер нь аялах хэрэгтэй юм байна гэдэг бодолтой айгүйх яваад бараг амьдралтаа анх удаа л яг тийм жаргалтай аж үзэж байгаа юм шиг тий санагдсан байхгүй. Тэгээ тэрнээс хойш за ер нь ингээл нэг тийм чухал албан тушаал эрхлэгч гэдэг юм уу эсвэл гоё тансаг машин унах, гоё тансаг амьдрах гэдэг чинь хүмүүс талаг мундаг ажил хийж харагдах гэдэг чинь чухал биш юм байна. Хамгийн гол нь би жаргалтай байна уу? Би юу хийх дуртай байна гэдэг чинь хамгийн чухал зүйл байсан юм байна гэдэг нэг юм яг нэг миний амьдралын хувьд болохоор ер нь нэг эргэлтийн цэг болсон байхгүй юу? Тэгэл тэрнээс хойш ер нь би юу хийвэл дуртай байх вэ? Би юунд дуртай вэ гэдэг эрэл хаагуулт илүү орсон гэх юм уу? Тэгээд ер нь Солонгост сурж байхдаа энэ номыг авч уншаад тэгээ энэ ном өөрөө ч гэсэндээ миний хувьд яг энэ ажил руу ороход бас айгүй нөлөөлсөн гэх юм уу те. Угаасаа ерөөсөө л тэрний утга ерөнхий явж байгаа ш те. Тийм хойш болохгүй ямар нэгэн тийм шалтгаан тоочгүй би одоо чадахгүй би энийг хийж яах вэ? Би одоо мэрэгжлийн хүн биш те. Би хий шинжлэлийн мэрэгчлээ биш, орчуулагч биш. Энэ ном өөрөө намайг нөгөө яг зориглож өөрийнхөө дуртай зүйлийг хийх одоо бас айгу хүчтэй үйлс рүү оруулсан гэж. Тийм байгаа. Тэнгүүд одоо би зүгээр энэ номон дээр манайхан энэ ном урлагын төлөөх дайн гэж ямар ном яриад байна гэхээр Стивен Пресфилд гэдэг зохиолчийн энэ ч одоо хэдэн онд гарчихсан ном юм байсээс. Наачаа 21 онд. Ер нь бол өөрөө нэлээд олон жилийн өмнө гаргасан. Тийм байна л да тий. Тийм. Гэхдээ ер нь энэ зохиолч маань өөрөө Америкийн түүхэн одоо за ингэнэ. Би уншаад өчгөө өсөстөр. Харин хүмүүсний хүйт гартай биш болол тий. Зохиолч Стивен Пресфилд нь 1943 онд Испани улсад төрсөн Америк улсын иргэн юм байна. Тэрээр 1965 онд Хойд Каролин мужийн Дьюк их сургуулийг төгсөж 1966 онд Тэнгисийн явган цэрэг татагдаж алба хаасан. Стивен Пресфилд нь түүхэн болон цэрэг дайны сэдвт уран зохиол, кино зохиол, түншлэн баримтат ном бүтээлд хувирдаг. Ууг нь ийм хүн. Тэгсэн чинь шал өөр ном бичсэн тий. Тэгээд Галын хаалга, Gates of Fire, Tides of War, Afghan Campaign, The Profession, The Warriors гэдэг ийм лаглаг номнууд л хта одоо баталтай уншааг болохоор тэгээ 2003 онд Грек улсын Спарт хотын хүндэт иргэнд өргөмжлөгдсөн гэж шүү. Өдгөө тэрээр Лос Анжелес хотноо амьдарч уран бүтээлээ тойрвсаар байгаа лээ гэд нэг ийм зохиолчийн ном байгаа. Тэгээд энийг ихч маань орчуулад тэр жил нь би авлаа танаас. Яг гарцсан жил нь авсан тий. Үгүй баха. Бараг 22 он манд хоёлаа нэг уулзгаад байсан уу? Гэхдээ ер нь их удаагүй байсан. Удаагүй байсан тий. Тэгээд бит хоёр уулзаад ихч минь надад бэлгэлж ийсэн. За тэгээд энэ номыг уншихын өмнө ерөөхдөө ингээ хүн ямар ч юмыг одоо жишээ нь юу гэдэг зүгээр жишээ энгийн жишээ аваад яриад өгчихгүй би. Тэнгүүд нэг аяг угаах хичээлээ л да та. За энийг яаж угаанаа гэд нөгөө залхуураад байдаг. Ерөөсөө тэр залхуугаад дийлэх тухай л гэд хар үгээр тийм үстэй. Уруу татах хүчний нөлөө үйлчлээд гэд ингээд айгу уран яруу тайлбарлсан байна л да энэ дэр. Тэгтээ яг үнэндээ ингээд зүгээр өгзгөө хөдөлгөөл хийгээл эхэлчих тий. Тэгэл зүгээр хийгээл эхэлчих. Тэгэл ер нь болдог гэсэн яг ингээд үндсэн хугтгын тэр яг энэ дотроо өчнөө гоё юм байгаа л да. Тэнгүүд энэ номыг уншаад би
үр дүн чухал биш. Үйл явц чухал гэдгийг ойлгох байхгүй. Эхлэх тий эхэлсэн байхад угаасаа ингээд явцдаг, хийгээ явцдаг. Тэгэнгүүт тэнд төгсгөх. Одоо тэрийг та бас гоё ярьж өгөрөө заяа. Төгсгөл гэдэг бас амар. Дээрэс нь би одоо нөө манай үзэгчид бүгдээрээ мэдчихэл байгаа хальта намайг нөө 10 сард нөө жирэмслэл бүтлгүүтэй ингээд нэг шөнө унтах гэж байжгаад унтаж чаддгүй. Тэгээд одоо ингээд хөрхи хувийн амьдралаар ярихаас өөр аргагүй болж байгаа. Тэгэнгүүт галзуурах гэдэг би бүр яг ингээд яг нэг юм мэдрэл муутай хүн шиг нэг хоёр ертөнцийн дунд гаццаамтай шиг заяа. Тэгэнгүүтээ би одоо миний хийгээд байгаа энэ декорын бизнес шүү дээ. Би танд өмнө нэг хальт ярьсан. Тэгээ одоо үзэгчтэй ярьчаа. Тэгэнгүүт би энэ декорын хийх санаагаа тэр нэг шүн олсон. Тэгэл нөгөө амар уйтхар гуниг зовлон бүгд багхгүй алхуулсан. Бүр битүү баяр хөөр догтлолоор дүүрээд тэгээд би ерөөсөө нөгөө хамгийн аюултай юм нэг юм болсон. Би нөгөө гам барьж чадахгүй. Шууд ажил гээл ингээл хүтэн агалахын өрөөнд ингээл юм хийгээл эхэлсэн. Тэгээ өөрийгөө баллаад тэгээд дахиад дараагийн жирэмслэгээ дахиад бүтлгүүтүүлсэн. Нөлөөсөн л баг гэж би бодоод байгаа. Тэгээд энэ ном надад намайг бүтээгч сүнстэй гэдгийг ойлгуулсан гэж боддоо. Энд гэхдээ ингэж тийм амар сүнсний тухай байхгүй тийм. Хүний сүнсний өгөгдөл, хүний сүнс даалгавартай ирдэг ч юм уу те. Энийг ямар нэгэн даалгаврыг биелүүлэх гэж ирдэг гэдэг. Одоо энэ миний ярьж байгаа зүйлүүдийг судалж сонирхдаг хүмүүс л ойлгоно. Тэрнээс бусд нь бол энэ одоо юу солиороо хэлээрээ багтаараа байдаг. Бодгол ахalta. Гэхдээ энэ дээр сүнсний тухай бичээгүй ч гэсэн би зүгээр өөрийнхөө сүнсний зорилго би бүтээхтэй юм байна. Би бүтээжээж илүү ингээд аз жаргалтай амьдрах юм байна. Гэхдээ ер нь олж ойлгосон. Хүн аюу тийм бүтээлч амтэн штэ. Ямар нэгэн зүйл ер нь өгөгдөл нь бүтээх л ястай юм шиг надад санагдаад байхгүй юу? Тийм ээ. Зүгээр л ингээд суугаад ах юм бол амьдрал амар сонин ер нь та тэр бүтээлч болохоор тэгж бодоод байгаа юм болоо? Мэдгүй. Харин л ах. Тэрнээс хараа одоо би хүмүүсийг ингээд бүтээлч байх амар мундаг гээл те. Бүтээлч биш байх тэнэг гэж байгаа юм биш байхгүй. Зүгээр ингээд хүн гэрээ цэвэрлэнэ гэдэг чинь бүтээл гэж бодож болно. А гэхдээ яг гараар үйлдэж бүтээн энд бодогдсон зүйлээ бодит болгож гаргана бүтээн гэдэг өөр байхгүй те. Тэрнээс нөгөө хогийн шүүр зохион бүтээн гэдэг юм уу те. Одоо жишээ нь энэ чимдааныг дугуйтай болгосон хүн амар л байгаа байхгүй юу те. Яг нөгөө Стивен Пресфилдийн хэлдэг яг нэг тийм өнцгөн гэх юм уу те. Хүн ингээд нөгөө хийхийг хүссэн зүйлээ ингээд хийж л ах хэрэгтэй. Тэгжээд л тийм даалтын ямар нэгэн юу ч хийж болно те ингээд тусалдаг гэд яг өөрөө болохоор яг нөгөө тийм урлагийн бурхан тэнгэр одоо хин гэдэг лээ мьюз гэдэг бичээд байгаа байхгүй мьюз гэдэг нөгөө ингээд юм монголоор онгод тэнгэр одоо грекийн ийм нөгөө бурхад эдэн штэ. Тэрэн шиг ийм урлагийн тийм бурхан тэнгэрийн хин гэдэг лээ. Тэр нь ирж ингэж тусалдаг. Энэ хүн ингэж юм хийх гээд байгаа юм байна. Тэгэхээр нөгөө зэрэгэлтэйх өөр ертөнцид бас яг ийм одоо бидний энэ материалын ертөнцид байгаа бүхэн ингээ аль хэзээ ингээ бүтцэн тэр дээд оршиход бол байж идэг. Тэрийг ингэж бид нар энэ ертөнцид яг нөгөө ингэж дамжуулж одоо бүтээдэг гэдэг тийм бас нэг тийм сонирхолтой. Тийм харин тийм үнцгийг бас бичсэн байдаг байхгүй юу. Тэгэхээр одоо жишээ нь нөгөө нэг хөгжимчин амар хөгжмийн зохиолч чи хэн бэлээ Моцарт ч юм уу тийм Моцарт ч юм уу Чайковский ч гэдэг юм уу тэр мундаг зохиолуудаа бичсэн нь бас зэрэгэлдэх тэр нөгөө дээд ертөнцөөс бичигдсэн. Аль хэзээ бичигдсэн байсан зүйлийг ингэж хүн төрөлхтний энэ нөгөө материалыг амьдрал буулгасан одоо тийм гэж нэг амар эвгүй хэлсэн байдаг. Тэр тэгтээ нэг бодлын үнэн чимшиг бас яг хүн болгон юу гэж хүлээж авах юм. Харин тэ хувь хүмүүс юу тийм байна. За тэгвэл одоо ингээд ном маань юм байгаа. Их чинь минь одоо хамгийн анх гаргасан нөгөө миний сэтгэлийн төргөн тусламжийн хайрцаг гэдэг. Тэр ястаа хөөрхөн ном. Тэрийг яг нэг өсвөр насны охтуудтай ээжүүд охтуудтай авч игэл тэр ном одоо тэгтээ гадуур худалдаанд байгаа юу? Байгаа
байгаа. Гэхдээ ер нь айгүй цөөхөн үлдсэн байгаа. Хаана байгаа бол та Яг хэлээ. энэ төр ном Alpha Book тэгээ Солонго гээд 13-ын автобусны буудлын ард Тийм байдаг. Бобо центр гэдэг энэ. Тэрний 2 давхар, 3 давхарт Солонго гээ номын дэлгүүрт бол тэр байгаа. За манайхан тэгээд хаягаар нь очоод яг өсвөр насны хуу хөлттэй охин гэлтгүй эрэгтэй хөлттэй байсан ч тийм ээ. Ер нь тэр номыг авч өгөөд уншаарай. Амар хэрэг болно нөгөө. Тэр номыг болохоор уучлаарай. Зүгээр. Тэр номыг болохоор яагаад ер нь гаргая гэж шийдсэн бэ гэхээр би нөгөө энэ ажлыг эхлүүлэхдээ нэг найзтайгаа хамт эхлүүлж исэн баггүй юу. Тэгээд тэр найз маань аль хэзээний ингээ Солонгос хэлнээс нам инсүг гэд Солонгосын зохиолч баггүй юу. Одоо монголчууд болохоор нөгөө эмэгтэйчүүд 20 наснаа эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг 30 наснаас эхэлдэг гэдэг ийм номуудыг бичснээр нь аюу мэддэг. Тэр зохиолчийн ном тэгээд над руу ирэхлээр орчуулгаа явуулахад нь би ингээ уншичаад аюу гоё юм хөөрхөн юм зүйрлэлтэй. Тэр нөгөө бичсэн тэр хэлбэр нь аюу таалагдсан. Тэгээд ийм богино ийм эссе маягийн тийм хэлбэрээр бичсэн ном байсан. Тэгээд тэр аюу хөөрхөн хөнгөн гэсэн мөртлөө ингээд бас яг нэг өсвөр насны хүүхдүүдэд ч юм уу ер нь бас сэтгэл зүйн хувьд ч юм уу ингээд бас дэм болохоор ухаарл хайр болохоор тийм хөөрхөн ном байсан зурагтай. Тэгээ баг хүүхдтэйгээ хамт уншаад үзэхэд гэмгүй штэ. Тийм тэр Томчууд ч ингээд бүх юмний хариулт мэдээд идэггүй штэ тий. Ингээл яг нөгөө мэдрээд л байгаа мөртлөө яг ингээд тодорхойлж мэддэггүй үе байдаг штэ бид нар тий. Энэ штэ миний нөгөө мэдрээдсэн чи энэ юм байна гэдэг юм яг гарч ирдэг танд тэгдэг үү? Гарч ирдэг тодорхойлж мэдгүй байжсэн аа. Тодорхойлт ингээл уншингууд яг энэ л байсан юм биш үү? Тэр гоё тий. Яг одоо жишээ нь урлагын төлөвт айныг уншаад ер нь аль хүний дотор юм хитрхи их ном яриад байна зүгээр. Нэг хүмүүс номоо ярьчих. Дараагийн юм руу оръё. Урлагын төлөвт дайны хувьд болохоор нөгөө хүний дотор ер нь л resistance гэдэг байгаа байхгүй. Тэр нь яг англиар эсэргүүцэх хүч байхгүй. Тэгээ би илүү нөгөө эсэргүүцэх хүч гэхээс илүү яг уруу нөгөө номныхаа утгад одоо нийцүүлээд уруу татах хүч гэд би орчуулсан байхгүй ном дээр бичсэн. Гоё, наа чи гоё орчуулдаг шүү. Тийм тэр нь ингээд яг энэ уруу татах хүч зөвхөн нэг чиглэлд үйлчилдэг гэж байгаа байхгүй юу? За. Доороос дээшээ чиглэсэн одоо бүх зүйлд ингээд эсэргүүцэх хүч болж уруу татах хүч болж ингээд доошоо ингэж нөлөөлдөг. Тэгтээ тэрэнгүү доошоо явж байгаа үнд ямар юмны уруу татах хүч аах вэ? Тийм байхгүй тийм. Чи энэ дээр үлдэх ёстой хөөе гэдэг юм байхгүй штэ. Тийм. Дээшээ чиглэсэн болгонд энэ уруу татах хүч байдаг. Тэгээд энэ хүч ерөөсө хизээч алга болдгоо хідэн настай ямар туршлагатай хүн болсон байсан ч гэсэн яг энэ хүч шив шинэхнэрээ байсаар л байдаг. Дагаал урагтаа л ээждэг. Тэгэхээр одоо чи наадха дараа сураа. Болцгоо. Өнөөдөр амар тэрний оронд гарч шоуд гээл те. Тийм. Эсвэл бид нэр ээжтэй яг юм бүтээлч яг нэг гоё юм хий гэж бодогдонгуудаа юу гэдэг чинь яг гоё юм хэлчихсэн. Санаарай. Өөртөө бүр өөр ажил үүсгэх байдлаар хүртэл худлаа ингэж яг хийх ёстой гол юм хийхгүй явдаг байгаа байхгүй хүмүүс. Одоо чинь би ямар нэг юм ингээ судалж сурах ёстой байлаа гэхэд өөр нэг ажил өөртөө гаргаж ирсэн ээ. Чи номын дэлгүүрүүдтэйг очиж тооцоо хийчихэж юм уу те. Эсвэл чи Instagram дээрээ ингээд гоё пост оруулах цаг болсон юм биш үү ч гэдэг юм те. Одоо чинь би яг энэ номыг ингээд орчуулгаа сууж исэн баггүй юу. Ингээд сууж байхад яг ингээ орчуулаа сууж байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ энийг орчуулахаасаа илүү чи нэрээ нэг пост Instagram дээр оруулчаач гэл ингээ сатааруулах ингээ янз бүрийн дүрээр орж ирдэг байгаа байхгүй. Тэгээд маш их логиктой тий зөв юм шиг итгүүлж ураа татдаг тий. Айгуу тийм ингэж ойлгож энэ яг ийм зүйл яг би ингэх гээд шүү гэдгээ одоо илүү анзаардаг болсон юм гэх юм уу. Одоо би энэ номыг одоо гаргаснаар за чи ингээд гол юм хийхгүй яг нэг уруу татах хүчний нөлөөд орох гээд шүү. Мэдээд те. Гэвь яг тэр тухайн үед ингээд мэдэрч байгаа юм. Тэгээ ямар нэгэн байдлаар яг надад юу болоод байна гэдгийг ингээ ойлгодог болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг яг бүр амар хийж гээгүүлсэн багч гисэндээ за ер нь
өөрийгөө яг уруу татах хүчин дийлдэхэд байна шүү. Яг энэ одоо өөртөө гаргаж ирээд байгаа энэ ажил чинь чиний хувьд уруу татах хүч, чиний хийх гол юм чинь тэнд байгаа гэх ингээд өөртөө ингээд ярьж тодорхой хэмжээний зарим үйлдэлүүд дээрээ одоо зөв тал руугаа явхад ч гэдэг юм уу нөлөө өгч байгаа юм л та. Миний хувьд болохоор уруу татах хүчийг бас яг таны тайлбарснаар ингээл ойлгож байгаа шүү дээ. Тэгэнгүүт STEM Press Field-ийн хэлсэн бас нэг санаанд нөгөө юмыг ингээд бичих одоо шинэ зохиолч өөрөө зохиолчтой бичиж чадна. Бичээд ингээд бүр утга төгс аим шигтаад наа чи бүр уран зохиолын номоо бичдэг хүн амар гайхалтай бичнэ. Гэтэл тэр бичгээд үзгээ аваад ширээний ард суух хамгийн хэцүү. Тэнд уруу татах хүчний нөлөө хамгийн их гэдэг ойлголтыг манайхан ойлгоод аваа заяа. Зүгээр та өнөөдөр нэг юу дээ уран зураг зурдаг байлаа л да. Биерээ аваад очоод эхний зураасаа зургал тэр хамгийн чухал байгаа шүү. Тэр хүртэл уруу татах хүч чамаа зүгээр үснээс нь зулгаагаад төлөө чинь тэрвэрч гэртээ те. Битийл та хоёлаа бааштай цайда бала юм бот ёо гэл те. Тэгнэ гэж байгаа байхгүй. Чи очоод уруу татах хүчийг өстой сэрсэлэн нэг хөшгөлж хаяа те. Очоод сайхан зураал эхэлчихэд чи зураач юм чинь зурчил чадна штэ. Зөвхөн эхлэх тэр аюу хэцүү гэдэг юмыг би ингээд амар сайн суулгасан. Тэр үнэхээр надад байсан байхгүй юу? Би зүгээр ингээд бүр шаналцдаг заяа. Орчуулгаа ихтэй шаналцсан. Яа, одоо яаж 2 цаг сууж орчуулах юм гээд. Одоо нэг гимт тэрэг одоо тэгээ тойрол яад байгаас тэ өөр юм хийгээ тойрол яад. Өдөнгөө хартлыг цэвэрлчихё. Оо яг тийм. Яг цугсаа бодвол яг. Тэд нар гой гой шалтгаанууд те дандаа. Тэр орнд муу хайртайгаа гой хоолыг идчихээ. Өдөр. Тэгэл өөр юм үзэгчд маань нэхэл хүлээгээл ээж байгаа штэ. Тэнгүүд нөгөөх нь нөгөө уруу татах хүчний чи олцонд орцоо. Барьцаалуулсан явж байгаа байхгүй юу? Яг тэгээд энэ номыг уншчаад за яг уруу татах хүч надад үйлчилж гин гэд чиглэлээ арай зөв рүүгээ удирдахад бид нарт арай төхөн болж байгаа юм л та тий. Урлагын төлөөх даан ч гэсэн түрүүн дээр хэлсэн газар байгаа те бүгд. Тийм байгаа. Энэ төр ном Alpha Book тэгээд Солонго гэх номын дэлгүүр байгаа. Тэгээ манайхаа энэ урлагын төлөөх даан гэдэг STEM Press Field зохиолч энэ номыг авч уншаарай. Тэгээд ихч маань албан ёсны эрхтэйгээр орчуулаад та нарт ингээд төрлөх хэл дээрээ унших боломжийг олгочихсон байгаа. Тэгээд та нар энийг авч уншаарай. Хизээч харамсахгүй. Та үнэхээр агаараар амьсгалаад те ажил төрөл ямар ч ажил төрөл хамаагүй хийдэг бай. Энэ уруу татах хүчийг л ойлгочих. Тэгэх юм бол тэгээд бит хоёр шиг дараа нь үнэхээр миний топ 5 дотор байгаа шүү гэж ярих бах те. Энэ бол гэхдээ би бас одоо энийг уншиж энэ нөхрөөг уншааг байгаа шүү дээ би. Одоо сүүлд гихч маань энэ юу лээ? Хэрхэн ганц хоногийн дотор? Тийм, хэрхэн ганц хоногийн дотор амжилтанд хүрэх вэ гэдэг юм. Радиал гээд гоо сайхны брэндээ үүсгэн байгуулсан эмэгтэй одоо бизнесийн төв байгаа. Ер нь бол илүү өөрийн одоо бизнес ажлаа эхлүүлж байгаа. Тийм одоо эмэгтэйчүүд илүү уншуулаас би танд хэлсэн шүү дээ. Урам зориг өгнө. Таслаад хэлсэн шүү дээ. Йоо та надад бүтээгээд хаа гэдэг урмыг энэ номоор өгцөө. Тэгмэд одоо хөгжүүл те ингэж борлуул зах зээлд ингэ тэг гэдэг юмыг дахиад араас нь гаргачих юм уу? Яагаад гэвэл шүү дээ. Яг эн чинь бас миний ч гэсэн одоо Wisdom Book House гэд одоо мэрэгэн ухаан номын өргөө гэж нэрлсэн. Эн чинь бас ер нь юу юм бэ лээ. Энэ ажлыг бас явуулах үе шаттай бас угаасаа хамаарч байгаа байхгүй юу? Одоо дуртай зүйлээ эхлүүлэх урам зориг ч гэдэм үү те юуг нь номноос авчиж байгаа. Тэгээд энэ болохоор илүү бизнес яаж хийх үү гэдэг талаасаа энэ ном надад хэрэгтэй байсан болохоор уншаад тэгээд явж байгаа. Тэгэхээр энэ ном бас байгаа юу? Номын дэлгүүрүүдээр төрөний газруудаар байгаа. Тэгээд миний сэтгэлийн түргэн тусламжийн хайрцаг урлагын төлөөх дайн хэрхэн ганц хоногийн дотор амжилтанд хүрэх вэ гэд зохиолч нь хэн байлаа? Мария Хатцестефанис гэд. Хатцестефанис грек эмэгтэй байгаа. Тийм Лондонд амьдардаг. Ийм 3 номыг би зургийн нэнд оруулснаа нэг аль нэг болонд та нар тэгээд байршлуудаараас нь очиод сонгож авч уншаарай. Яа хүн болгон бизнес эрхлэх албагүй л дээ тий. Тэгтэл ямар нэг байдлаар та нарт
энэ урлагын төлөөхтэй миний сэтгэлийн төрийн тусламж гэдэг энэ хоёр хүн болгонд ямар нэгэн санаа байдаг гэж байгаа байхгүй юу? Ер нь л тийм үү? Хүн болгонд ямар нэгэн санаа байж л байгаа. Хүн ихлүүлгүй. Тийм бах тий. Нэр тийм. Одоо дараагийн асуултан дээр ингээд биччихжээ л дээ. Хувийн амьдралтах нөлөө өмнө ба дараа ямар байсан бэ гэж байгаа. Юуны одоо тэнгууд ингэж жишээ нь би өөрхөө бас маш товчхон ярих хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэнгууд дүүн энэ зүйлсүүдийг хийхээс өмнө би сошиал ингэж хөгжихийг мэдчихсэн. Гэтэ намайг анханаас нь шаргал. Анханаас нь үзчихсэн. Жах шиг байна хөх юм. Читэр ухаантай. За тэнгууд айгүй олон жил би энэ сошиалыг хөгжүүлж явж байгаа байхгүй юу? Одоогоороо стил явсаар л байгаа. Тэгэхэд тэр үед надад маш олон хүмүүс чи ингэж агаар зүгээр ажил хий. Чи зүгээр ажилд орчооч. Тэнгүүд би хаанч очиод орсон би ажлыг өстой нөгөө аягийг би тултал угаана гэлэгдэн штэ. Тэр шиг би үнэхээр тулгачдаг байхгүй юу? Тэнгүүд тухайн ажилд авсан газрууд одоо ямар болцсон мэдэхгүй дандаа л намайг ашигладаг ус. Илүү ажиллуулна, 2 3 хүний ажил хийлгэнэ. Дандаа л өөрчин гутаа таарсан би аим азгүй заяа. Дандаа нэг тэнэг босмолтой таардаг. Тэгэл сайн уу босоо таа. Одоо намайг харж байна. Би та нарыг иргэшэлж авах байсан. Ушаалт юм хайж тэ. Энэ солиорс за sorry. Тэгээд тэнгууд би мөнгөгүй нэгт. Нөгөө үнцэн ажил байхгүй жиж сошиал руу гүг орцсон. Чи үнцэн ажилтай байж сошиал хийх юм бол хоёлоо уйлдаад чи ядаж санхүүгийн дарамтанд орохгүй гэдэг юм хийж надад хэлээгүй. Мэдхгүй юм чи. Тэгээд баларсан өмнөх нь. Дараа нь одоо бит хоёр ингээд жигүүрт хийцгээд нэг компани оголцсон тий. Одоо ингээд гадна талбай хөрш манайхаа реклам явуулчихна. Жигүүрт хийц компани манай миний өөрийн компани байгаа шүү заяа. Тэгээ бүх төрлийн хийц. Тэгээ нөгөө нэг чи бүр компани болгоо бүртгүүлээд байгуулсан юм тий. Оо за. Хөөрхөж баярлаа. Тэгээд жигүүрт гэж яагаад нэр өгсөн гэхээр жигүүртэн бол хязгааргүй нисдэг. Дээрээс нь бит хоёр өөрөө шууд хичээдэг. Шууд хичээдэг. Тий. Тэгээд манай логон дээр хүртэл одоо энэ доор байрлалсан байгаа. Логон дээр хүртэл тагтаатай. Оо тийм ямар хөөрхий. Тэгээ хийц гингүүд миний хийдэг хийц орно. Төмрөн хийц, модон хийц гэх бүх төрлийн хийц орно. Тэгэхээр манайхаа жигүүрт хийц гэд манай пэйж байгаа. Би доор юун дээр пин комент хийчээ заяа. Ороод лайк дараарай. Янз талаараа. Тэгээд дээрэс нь хичээмээ номнуудыг бас тусгай тэр байршлууд байгаа шүү дээ. Интерном. Интерном. Альфа бүх тэгээс солонго номын дэлгүүр гээд 13 бобо төвийн 3 дахь хүмүүс тэрээр бас мэдхин оруулчих. Би эдитэн дээрээ таны яриан дээр оруулчих заяа. За тийм байна. За реклам хийх дуслаа. Мэдүүд бол амар загнаа штэ. Чи ингэж агаар чи ажлаа хэлдэ зүгээр мөнгө аваад яваачтай, болоочтай гэл ингэдэг заяа. Тэгээд тэгдэг байла. Тэгсэн чи одоо эргээгээд ингээд компани олцоод юм хийсэн чинь нөгөө миний адлуулж хийсэн юм маань биднэрт хэрэг болж байгаа. Сошиал дээр ядаж ажиллаа сурцсан байгаа байхгүй юу. Тэгсэн чинь одоо манай би том зургаар нь харсан гэж чанд хэлсэн байц гээл. Би одоо баг эргээд амын асууад байгаа. Тэгэхээр танд яг надрах уу байх албагүй л дээ. Гэхдээ ер нь энэ зүйлсээ одоо зөв юм ажиллаа хийхээс өмнөх үе, энийг хийсний дараах үе амьдралд нь яг ямар нөлөөтэй байсан бэ гэж асуугаад байгаа. Өмнө нь бол түрүү хэлсэн тэ нэг хальт амарч ахт битээр ярьсан. Одоо манай хичээн нөхөртөө танилцахаас өмнө бол огт ном уншдаг байснаас орчуулж гаргая гэж байгаагүй гэсэндээ тэндээс эхлээд арил яг энэ ажил руу орсон бас амьдралын нэг тийм үе байсан л да. Нэгдүгээрт би яг Солонгост сургуулаа төгсчөөд Монголдо ирээд яг шинээр ажил карьераа эхлэх тийм цаг үе таарж байгаа юм л та. Тэгээ хоёрдугаарт бас яг нөхөртөөгөө учирсан гэх юм уу? Тийм. Тэгээд ер нь л Монголдо ирээд амьдарч исэн. Тэгээд бас яг нөгөө аялснаасаа хойш би яг юунд дуртай вэ гэдэг эрэл хаавал хэлсэн. Тэгээд ер нь ингээд багасаа айгу би номонд дуртай байсан юм байна. Би ингээ айгу сонио хүүхэд байх нөгөө цэцэг суманд ингээд манайх амьдарч исэн шүү дээ. Би 8 та багнуурлуу ингээд нөгөө хот руу ер нь л манайх орж ирж исэн. Тэгээд яг тэр өмнөх
бүр ингээ хүүхэд насныхаа Та дурсамжийг 8 настайдаа ховдоос багнуур руу ирж ирсэн юм. Би бас тэгсэн ш. Oh my god. Бас 99 он. Чивт хоёрын юмнууд амар давхцдаг тий. Яг 9 хүрдгийнхаа өмнө. Тий. Би яг 2 дугаар ангиасаа багнуурт ирж сурж байсан аахгүй. Яг тий 9 хүрээд 2 дугаар ангиасаа би багнуурт ирж сургуульд 1 жил сурч байгаа хот руу ирж исэн байхгүй юу. Тэгээ яг тэр үед би одоо ингээд хөдөө байсан гэрээ ингээд санахаар би аавхаа ингээд номын санг айгу санаад ингээд надад хамгийн тод ингээд урсамжинд үлдсэн юм хүүхэд ахад штэ. Тэр дотор айгу тийм орс сэтгүүл ном ингээд юмнууд ингээд байдаг байсан. Тэгээ аав ингээд айгу завгүй ер нь бол ингээд айгу томил мэмэлтээр ч юм уу явчдаг байсан юм уу бөө мэд би ингээд ер нь бол 3 эрэгтэй хүүхдийн араас төрсөн охин нь нэсэн. Тэгээд надад бас ер нь бол жоохон ам тэгээ би амны охин ч гэдэм юм ингээд ярьдаг байсан. Тэгээд би болохоор яг тэр аавын номын санаатаа ингээд сэтгэл нэг тийм гоё дудлаахан ойрхон яг тэр бүр амар тод санагддаг. Тэрнээс ахуулаад ер нь 2 дугаар ангитаа ч гэдэм үү багнуурт тахтаа ингээд одоо ч гэсэн найзууд тахгүй юу найзахаа үлгэрийн номыг ингээд уншаад явдаг. Тэгээ манай гэрт нэг өвгөн хотоо бич билүү нэг тийм орс тийм үлгэрийн хийсэн дээр ингээд нисээд явдаг өвгөнтэй нэг тийм орс ном байдаг байсан. Гэхдээ тэр Монгол орчуулгатай. Тэр ном тэгэл их нүүдэл гээд Анатоли Буйлов гээд хүний тийм нэг роман ч гэдэм ингээ гэртээ байгаа. Би яа чи номтой айгүй их ойрхон байсан юм байна. Та нэрийн санжийн гэдэг чинь тэгээ дуртай байсных тий. Дахин би яг дуустал нь уншижсэн аа бол мэдгүй. Ямар ч гэсэн тэр номнуудыг би ингээ бариад сууж идэг тийм охин байсан. 10 жилдээ оюутан болсныхаа дараа ч гэсэн хичээлээ тараал номын санд суудаг. Хүүхдийн номын ордон гэд байдаг. Тэнд суудаг. Тэгээд оюутан болсныхаа дараа болохоор төв номын санд аяг их сууж хичээл хийдэг, ном уншдаг байсан. Тэгэл за миний дуртай юм болвол ном юм байна. Тэгэл ямар нэгэн асуудал ч юм уу те ингээд ойлгох зүйл гарахад бас айгүй ном барьж авдаг. Яг тухайн сэдвийнхаа хүрээнд. Тийм өмнөхөн тийм байсан бай. Тий. Одоо тэгвэл тамирахтай танилцсан. Тэгээд яг энэ ажил руу ороход мэдээж надад айгүй олон дэмжлэг байсан. Тий. Дэмжлэг байсан. Өмнө хэлсэнчлэн яг сонголт хийх амьдралын цаг үе гарсан. Тэгээд манай хүн болохоор өөрөө номын их бэлддэг. Тий, их бэлддэг юм дизайнер заяатсан тий ёо. Тим хүн байдаг. Тэгээ яг мэдгүй ингээд манай нөхрийн бас ах дүүнэр нь гэдэг юм уу бас яг энэ хэвлэх үйлдвэрийн салбартаас ажиллах хүмүүс байдаг баггүй юу? Манай хадамаа юм очиртай гэж хуучин ном ингээд худалдаа эрхэлдэг. Тийм хүн байдаг ч гэдэм ингээд тал талаас айгу надад айгу их тийм дэмжлэг бас байсан тулдаа бас ингээл явж байгаа гэх юм аа. Тэгээ би харин тэгээд их чиг таныг тэгэд байгаа штэ. Юу Twin Flame олцсон байна. Тэгээ ихэр сүнсээ олцсон байна. Би харин би бас хальт нэг тэр талаар сонсч ийсэн. Тэгээд Twin Flame болохоор зэрэг юу гэдэг. Ингээ хийж байгаа ажлууд нь хоорондоо бас ингээ уйлддаг, огтлцдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр надад бас яг тийм шиг бас санагддаг. Тэгээ ингэдэг бас нэг таних тэмдэг нь ингээ биед нь хүрэн шүү. Та огт хүний хүнд бүр ингээ өөр хүний биед хүрч байгаа мэдрэмжийг өгдөг. Яг өөрөөхөө л юмд хүрч байгаа юм шиг. Тийм үү? Ер нь бол тийш. За. Ямар гоё. Би бас нөхдөөгөө Twin Flame байхгүй юу? Тийм үү? Тий. Бүр Twin Flame заяа. Тэгээ манай нөхөр ийм ойлголт байхгүй. Би бүр ингээ тайлбарласан хараад чи одоо бүр итгэцэн. Хэвээ миний Twin Flame гэсэн л явж байгаа. Би тэгтээ яг нарийн бол мэдгүй хальт ингээ сонсч ийсэн. Тэгээ энэ нарийн содод үзэр заяа. Ваа сонирхолтой. Юу гоё. Тэ дээрээ төвхгүй бас амар болчихсон тий. Тэгэнгүүт өмнөх дараагийн нөхцөл байдал юм бол та илүү гоё нөхөртөөгөө эмгтэй хүн чинь тэгээд нөгөө би хэлсэн шүү дээ. Зөв үнэ чаар. Тийм. Яг замаа олоо ир эмгөө яг зөв ханаа олчвол яг замаа олоо явцдаг гэсэн яг үний юм шиг байгаамаа гэж хараад байна. Тэр нь мэдгүй би болохоор ер нь нэг тийм би амьдралаа авч явна гэдэг ч юм уу. Яг хүмүүсийн тэгээд яг нэг ийм үзэл бодол надад аягүй таалагддаг гэх юм уу.
нөгөө тийм үзэл бодолтой эрэгтэйчүүд таалагддаг гэх юм уу. Одоо эхнэр маань ч юм уу ер нь ингээ хажуудаа байгаа эмэгтэй байгаа шүү дээ. Ингээд найз охинч байт юм уу ингээд хиймээр ивэл дуртай зүйлийг хийгээд мөнгө олж ивэл тэрлээс түүнээс ингээ заавал нэг тийм амьдралын хажаа өрөх гээл ингээл нэг ямар нэгэн наа чи эрх хүний хамгийн том флекс ер нь тийм баг. Тийм байгаадаа бас эрэгтэй өөрөө дуртай байдаг юм шиг. Ер нь би бас жоохон яг эрэгтэй эмэгтэй хүмүүс харилцааны тал дээр заяа илүү жоохон уламжлалт. Тийм үү. Тийм штэ. Ер нь манайхан тийм штэ. Аюу тийм caring, lovely нэг нэг нөхрөө ингэж нэг хасан халамжилсан зөвхөн гэж би анзаарч байт юм. Ээжүүд минь тийм байсан баг тийм. Харж өссөн эмэгтэйгээс сурдаг гэсэн эмэгтэй мэдгүй шүү. Тэгээд бас худлаа байгаа тийм. Энэ охинчтой нааж гэдэг юм гэж бодоход тэгээд цолмон байна штэ. Манай хүн чинь цолмон гэдэг штэ. Цолмон надтай анх үерхэж эхлээд тэгээд бид тэр чинь найзууд танилуд байж байгаад үерхчихсэн ахгүй юу. Наа чи миний арасгүй үгээд тэгээд би чи таадгүй байж байгаа тоос. Чи жаатаа юугаа цуураа суугаад байгаа их байхад. Тэгээд намайг би тэгэхэд нөгөө шур хазарт ажиллаж байсан. Тэсэн чинь чи одоо надад ажиллаа болоо. Зүгээр байж надад итгэхэд байж. Гэхдээ би хизээж тэгэж амьдарч үзээгүй. Би ингээд сошиал болбол ажилгүй суугаад атлагдсан гэдэг байгаа зү. Тэр чинь яг нөгөө битээр жоо нухчаанд орсон байхгүй юу нэг юм. Тэр үед л тэгэж намайг миний охин ингээд одоо яг тэр нь надаас бас болсон юм. Миний нөө сэтгэл санаа савлаад дэшээ тушаа болоод ирсэн чинь миний охин уйдаад ингээд гэртээ ингээд балаа юм шиг байж хаар ажил хий. Наа та бойл. Наа чи шал балаа юм биш үү гэдээ ойлгохгүй тэгжээсэ. Тэрнээс чи надад мөнгө олж ирмэр гээгүй. Тэгсэн чинь найзууд болохоор бас ингээд би айгу төвхтөл эсэв шиг байгаа. Одоо ботхоор тэгэнгүүт чи миний нэз ингэж хар зүгээр ажиллаа. Тэгэл байж гэж хэлжсэн байгаа байхгүй. Тэгэл үгэнд нь ороод ер нь тийм эргэн тойрноос тийм зүйлүүдэл зөндөө комментод ирдэг штэ тий. Одоо жишээ нь ялангуяа гэр бүлийнхнээсээ ч юм амар дэмжлэг бол хүлээх хэрэггүй. Яагаад тэгэхээр тэдний хувьд чи зүгээр нэг ирэх шар охин нь л байгаа штэ. Тэгэхээр энэ хүн юу хийж чадах яа ажил хийхээр одоо ямар байдгүй гэдэг ч юм уу юу чаддгүй гэдгийг үнэлж мэддгүй байхгүй зүгээр ингээд ерөөсө жоохон одоо юу гэдгийг дүүнч гэдэг юм охин ч юм уу ингээд байгаад байгаа байхгүй яг тэр дүрээр нь хаардаг яг ажил карьерийн хувьд сонголт хийхдээ бол тэрийг сөргөл хэрэгтэй гэж боддог. Одоо жишээ намайг одоо бас ингээд ном хийгээл бас тэ мөнгө төгрөгийн хувьд ч юм уу ингээл ямар хөө байх талаар тэгэл намайг бас ингээл ном орчуулан барина гэхээр яг хоо чи чадахгүй гэж хэлээгүй л дээ. Гэхдээ бас нэг тийм цаагаараа нэг тийм нэг итгэл өгөхгүй байгаа ч юм шиг тиймэрхүү бас мэдрэмж үе бас байдаг шүү дээ. Манай гэрийнхэн бол аав ерөөсөө ойлгодог байсан. Тэгсэн чинь сая сүлд очиж манай үзэгчд мэдж байгаа хөө. Сүлд очисон чинь наваад оройц уцаа ингээ хөндлөн барьцсан. Бичлэг хийцэн. Надад бүр сайн мэнэж аахгүй. Аав ч амар ойлгосон гэсэн юм чинь. Миний хөр ирээд. Тэгж аа. Тэгээд ээж бол угаасаа миний ногоон фэн. 10 жилд охин тийм байсан. Тэгэнгүүт манай ах эгчнэр бол би сошиал дээр нилээн юм нээлттэй байдаг шүү дээ. Өгцөөс экстрээл нээлттэй дураараа нөхрөөсөө чичээ зоохгүй манай хадмууд ч намайг мэддэг. Угаасаа л яг үндсэн доторх хүний мань мэддэг юм болохоороо тэгдэг байх гэж би боддог. Тэгэнгүүт одоо юу гэхтээ энэ ч одоо юу гэж хэлэх юм болоо. Тэгэхээр би арай илүү жоохон затгаа байдаг юм уу? Затгаа сэтгэдэг. Юм за яана тэр тэгч угаасаа ч миний амьдрал тийм бодол байгаагүй юм билээ ш нэрийг чээ. Яана намайг хүн юу гэж ярих бол намайг яачих бол би хизээж боддоггүй. Гэхдээ ер нь л нөгөө юу юм бэ лээ. Бүтээл ямар нэгэн бичлэгч байна уу, ямар нэгэн контент ч байна уу, ямар нэгэн номч байна уу, эсвэл одоо чиний хийж байгаа декорын бизнес ч байна уу тий. Тэр бол тэгэл хурж гарахынхаа хувьд бол тэгэл бүтээл болоод гарна. Эрт үү, орой юу гэдэг нь юу л болохоос биш. Тэрэнд ерөөсөө чиний дотор байгаа л юм чинь тэгэл ямар нэгэн байдлаар гарна. Гарч иж ингээд сүнсж шин гэх юм уу тий. Яг тий.
тийм байдаг аахгүй юу. Тууштай байдлаас яг надад ч гэсэн ингээ хэрэгтэй байгаа байхгүй юу. Яа тэгэхээр угаасаа нөгөө ингээд ямар нэгэн ажил хийгээл явж хаад одоо чинь би Солонгос сурж байхдаа ер нь л ингээл тийм ингээд нэг гоё хотын төвд ч юм уу ер нь ингээл нэг 2 байртай. Аа. Тэгэл гоё ном орчлаа гэртээ гоё ингээд сууж ийн. Тэр одоо миний мөрөөдлийн амьдрал байсан гэх юм уу. Илүү бас аялах дуртай гэж хэлсэн шүү дээ. Тийм учраас ингээл номноосоо хэрэг ингээл боломжийн ингээд санхүүгийн хувьд боломжтой нөхцөлд хүрчвэл тэгэл гоё аялал нэг цаг хугацаа ингээл хүснээрээ зарцуулаад тийм ингээд гоё тийм л амьдралыг одоо ингээд хүсэл ирж байгаа байхгүй юу. Тэгээ яг би нэг хэсэг ингээд яг тэгэж ажиллаж амьдарч үзсэн. Тэгэнгүүт бас яг тэр бол бас яг тийм төгс амьдралаас биш юм байл л дээ. Мөрөөдлийн амьдрал ч гэсэндээ мөрөөдөж байгаа нэг тийм зөвхөн гоё талыг харсан байгаа. Гэхдээ бас заримдаа жоохон уйтгартай санагдах. Бас өөрийгөө ингээд хөгжүүлэх одоо хитрхи тухтай бүстэй байгаад байгаа юм шиг мэдрэх хийх баг. Тэгээд бас цаг үетэйгээ ч гэдэм үү ингээ хүмүүстэй хөл нийлж өөрөө ингээ хөгжихгүй байгаа ч юм шиг тийм мэдрэмж төрөх тиймэрхүү тийм юмнаас ингээ хоцроод байгаа юм шиг ингээ ганцаараа ингээл дуртай юм хийгээл хэдийгээр ингээ байж байгаа ч гэсэн бас нөгөө талаар тиймэрхүү одоо тал бас байна. Тэгэнгүүт за яг тэр үед би за мөрөөдлийн амьдрал ч гэсэн ерөөсөө төгс биш юм байна гэж зүгээр нэг тэгж ойлгосон. Та тэгвэл миний түрүүний хэлсэн штэ дүүн ингээл өөрийгөө айгу голдог. Гол нь хэр бүр ингээл учиргүй доошоо игээл те өөрийгөө тэр бол миний бодлоор би болоогүй. Би болоог байна. Энэ юу ч шээ. Чи энэс илүү хийнэ гэл ингээд байгаа байхгүй. Тэр нэг бодлын өөртөө потенциал байгаа чи илүү чадна штэ гэж өөрийгөө хэлж байгаа үг. Нөгөө талаас яг эмэгтэй хүмүүс илүү өөрийгөө жоохон голдог юм шиг. Тийм. Та энэ тал дээр харин юу гэж бодчих. Та ямар вэ? Чи өөртөө итгэхгүй байгаа үед хажуудаа чамд итгэдэг хүнтэй хамт бай гэ тэгээд байхгүй юу? Тэгж нэг ном дээрээс уншиж байсан. Тий. Харин тий. Тэгээд зарим үнэ. Тий. Намайг айгүй нөгөө үнэлдэг байхгүй юу? Үнэлдэг мондөг нэр чадчих чи яагаад тийм өөртөө итгэлгүй байгаа юм гэд ингээд яг үнэхээр ингээд өөрийгөө жоох ингээд доош нь юу ясаа сэтгэлээр унсан үед ч юм уу ингээд итгэж байгаа хүн хажууд байгаа учраас заримдаа тэр номны тэгж бичсэн бас үнэн байсан юм байна. Хүмүүс бүгдээр ингээд сэтгэлээр унсан үед ч юм уу юу юм. Хажууд нь нэг өөрт нь итгэдэг хүнтэй байгаасаа гэж аяа хүсдэг шүү дээ. Та тэгвэл өөрөө хэрэг голтой өөрийгөө. Бас жоохон голхоо юм дээ. Гол нь тэгтээ энэ бүх юмнуудаас урам зориг авч байгаа байхгүй юу? Тийм. Одоо ингээл за өөрийгөө гол нь гэдэг чинь бас нэг төрлийн одоо айц байж магадгүй. Ер нь бол уруу татах хүч чинь бас тэгж байгаа. Уруу татах хүч болохоор ингээд жимсний ундаа шүү дээ. Жимсний ундаанд ордог жимсний орц шиг тийм жижиг жоохон байдаг гэж аахгүй уруу татах хүч. Тэрийг айдас одоо нэмж тэрийг улам бүр ингээд хасаад өгдөг гол орцсон гэх юм уу? Тийм ээ. Тэгэхээр би нэг чадахгүй юу гэдэг чи өөрийгөө голох юм зөндөө шүү дээ. Одоо би одоо жишээ нь би хэл шинжилгээ мэрэгчлээ хүн биш. Би орчуулагч биш. Одоо миний англи хэл юу илээ ч гэдэг юм уу те. Тиймэрхүү байдлаар нөгөө талаар одоо энэ салбарт ажилласанд туршлага байхгүй ч гэдэг юм. Ингээл өөрийгөө голоод суугаад тэгэл голоо суугаад ахаар. Тэгэхээр та бас ялж тийм байхгүй ямар нэгэн ингээд ажилд орох боллоо гэхэд одоо би жишээ нь айгүй муухай тийм амбицгүй хүн байхгүй юу? За. Одоо ер нь тэр аяллаа нөлөөлж ийсэн юм уу? Хувь хүнийн ч тэр тийм юм уу? Тийм өндөр албан тушаал хүмүүс ингээд мундаг харагддаг ажил хийх шүд зугаал хийгээд чадах тийм хүн биш байгаа байхгүй юу? Одоо амбицгүй маягийн гэх юм уу? Бараг тэгэл ер нь юу ч хийсэн яах вэ гэж бод нэг тийм амар гол нь надад тав тухтай байна уу би жаргалтай байна уу гэдэг юм айгу одоо гол хэмжүүрээ олгодог гэх юм уу энэ одоо яг ордтой холбоотой байна уу харин тийм би энийг харин гайхаад байдیں۔ Би бас
одоо хараа хүний сэтгэлийн амар амгалан хүн нэг л удаа амьдарч байгаа гэдгээ эд материалаас ангид салгаж ойлгоол те. Зүгээр л тав тух амар амгалан гэрхэнтэй холбоотой шүү дээ таахгүй. Тэгээд ирэхээр орд уу гэхээр бас өөр орд юм шиг байна. Тэгэнгүүт орд биш үү гэхээр манай ордных тийм байна. Бид хоёр хоёулаа жинлөрөө орд ахгүй юу? Эсвэл хоёулаа жинлөр шиг ингээд нөгөө баланс baby гэдэг шиг баланслах гэдэг ч юм уу. Тэгээ манай дүү намайг бол амар гочилдог заяа. Одоо манай эмэгтэй дүү ганчимгүй шүү дээ. Ихчээ наа товцтойгоо хаашаа явах чаа гэлтэг. Тэгээ гаргууд би айгүй айтайхан бид. Тэгээд би амар хөөрхөн биш дээ. Яацээ гэл тэгэнгүүт би наатаа ч өмсөд танаа энэ хаал гарч чадахгүй. Тэр өөрөө тоогс шиг л доо. Яг гоо тэр нь өөрт нь аим гоё. Тэгэнгүүт би ингээд аль байдгаар уг нь амар ингээд донж тааралц. Тэгэнгүүт жоохон багад хүртэл аав тэрийг олоо харцаа. Миний охин тэр өөрийнхөө гутлыг хардаа гэсэн чинь миний бойтог за зүгээр ингээ хоёлаа бэжж болно шүү дээ. Унтсан за ингээ яаж ийц дүрээ мөрөө. Тэгсэн чинь манай дүүгийнх миний гутлын хажууд ингээ эндүүлтаа гутал заа өсгөхтэй. Ингээ цэмчсэн хар илхэн гутал ингээ бэж байгаа хөө. Миний хажууд ингээ шалчиз. Яавар хардаг хөө гэсэн. Яана миний охин яаж борлогдоо гэдэг юм. Тэгэл ээж чи одоо охин хүүхдээ юу гэдэг яхаа миний охин голөгдоод өвлгөр ээж авир дээр өрөөдрэг амар тэгдэг байсан. Тэгэл би яагаад ихтэй хүн эмэгтэй хүний голдсон бол гэж боддог байсан амар сонь. Юунаас бол тийм бол голоод байх ч юу ах те тэгээд ер нь тэгэл зүгээр хүн хаягдах гологдох биш байна. Та юу хүнд хаягдах уу те зүгээр тухайн үедээ ч юм уу тархин яг ингээ гүйц хөгжөөг үедээ хүмүүс яг тэгэж хүлээж аваа шархалдаг байж магадгүй. Гэхдээ яг одоо энэ насан дээрээс энэ өндөрлөг уусна. Энэ өндөрлөгөөс харахад ер нь л зүгээр хоорондоо тохирохгүй хүмүүс байсан юм шиг байдаг юм шиг санагддаг шүү дээ. Тэгээ өөргөө ч бүрэн таниагүй ээж. Тийм тэгээд хадны хүн таних гэж чаддггүйсэн ч юм уу тийм цаг үеийн бас буруу байсан ч гэдэг юм уу. Хүн чинь тэгээд дандаа сайн байхгүй шүү дээ тий. Тэгэхээр хоёулаа нөгөө сайн найз. За. Бас нөгөө twin flame гэдэг нөгөө ихэр сүнс гэдэг шиг тий. Сүнсний найз гэж байдаг гинэ. За. Сүнснүүд нь найзууд байсан. Тийм үү. Тэгээд энэ ертөнцийн яг тэр сүнсний найзаа олж чадах юм бол тэгэл насан турштай. Үнэхээр одоо насан туршийнхаа найзыг олцсон хүмүүс бол айгүй сонь заяа. За. Миний амьдралд заяа. Хоёул найзуудын тухай ярих загснууд идэг. Тийм үү. Загсны ордных гэсэн ордных гэдэг жаа эвгүй шүү. Үгүй. Тийм үү. Ягаад ч би ингээд бүр ингээд шинээр зүгээр л ингээд нэг сургалтын суугаад ууцлаа. Орд морд ингээд ярим. Загсны орд л идэг заяа. Тэгээ би яг сүулт юу гэж бодсон гэхээр за би ер нь загснуудаас ямар нэгэн зүйл сурах ёстой юм байна л да гэж бодсон. Бас тэгж харна. Тий амар ш та. Одоо ингээд манай дүү загсны орд миний бүр тэр нөгөө 2 дугаар ангид хамт сурч байсан багнуурын найз маань загсны орд. Манай ингээд Солонгост хамт байсан. Манай хамаатны бас найз охин. Ер нь бол бас загсны орд. Тэгээд манай дүү загсны орд. Тэгээ сүүлний сургалтанд байсан дүү бас танилцсан дүү охин бас загсны орд. Надад бас өөр Тамирагийн талаас бас загсны орд дүү байдаг. Ингээд миний эргэн тойрон наадтай ингээд дотн байгаа хүмүүс ягаад ч загсны орд айгүйх байдаг. Гисдэг. Манай хатам ээж бас загсны орд. Тийм үү. Тэгэхээр би ямар сони юм бэ? Ягаад над руу ингэж их загас явуулт юм бол гэж боддог байхгүй юу? Хоёр талын туухан дээр тавих ёстой болоо. Ингээд. Тэгээ би загаснуудаас юу сурах хэрэгтэй юм болоо гэд ер нь гэхдээ би аюу тийм дажгүй байгаад идэг загаснуудтай бол тийм. Би жоохон загсны орднохоос айдаг. Тийм үү? Жахаа эвгүй хүмүүс идэг. Аюу тийм зүүн савинтай ч юм уу эсвэл амар сайхан сэтгэлтэй. Гэхдээ бас аюу тийм сэтгэлийн сэтгэл хөдлөл өндөртэй тийм хүмүүс байдаг. Сайхан сэтгэлтэй хүмүүс идэг гэж боддог. Тийм амар сайхан арай дэндүү сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг л гэж боддог. Нэр миний эргэн тойрны загснуудын орсон тийм. Окей. Та тэгээд найзуудын талаар танаа найзууд та одоо ер нь хэдүүлээ найз л дээ. Найзуудыг яг
ямар байвал зүгээр Зүг. гээд нэг юм найзуудын тухай хоёлоо ярих гэдэг аахгүй. Би болохоор ингэж утсан. Эмэгтэй хүн найз байдаг юм уу? Ингэж асууж эхлэе. Бага штэ. Бага. Үнэхээр сайн найз байдаг. Бага. Танд байгаа юу? Тэр бол найзгүйгээр бас ялангуяа эмэгтэй хүн аюу хэцүү штэ. Надад байгаа. Тэгтээ хүн яг ингээд нөхөрлөлд зарцуулах тийм цаг хугацаанд нөхөрлөлтөө цагаа зарцуулчихал хэрэгтэй гэж бодсон. Яагаад тэгэхээр 10 жилдээ ч юм уу, оюутан цаг ахуйтай ч юм уу тий ганц бие байхдаа ер нь бол нөхөрлөлд их цаг зарцуулах боломжтой байна штэ. Тэгээд гэр бүлийн амьдралтаа болсон үедээ найз гэдгүүгээд ах хинэн ч гэсэн ер нь боломжгүй болдог. Дээрээс нь гадагшаа дотгошоо явдаг амьдрал ахуй байгаа ингээд тал тийш ингээд болдог. Тэгээд нөгөө талаар ингээд тархин ингээд бүрэн гүйцэж хөгжсөний дараа зөв бурууг ялгаж чаддаг басныхаа дараа энэ найз минь энэ хүн миний найз мөн үү биш үү эсвэл яг хоо тэр хүн муу гэдэгтэй биш надад та хэр тохиромжтой байна бидний харилцаа ямар хөө байна гэдэг ингээд энсэлж чадаад ингээд бас найзуудаа явуулаад авч үлдээд бас тийм бол тийм байна. Тэгэхээр ер нь одоо сурагч байхдаа оюутан цаг ахуйтай ч юм уу ер нь найзуудтайгаа гоё хангалттай гоё нөхөрлөөд цагийг бол зарцуулчих хэрэгтэй л гэж бодсон. Түүнээс одоо болохоор надад Америкт 2 найз манд байгаа. Хоёулаа бүр 2 дугаар ангиас найзлсан 2 найз байдаг. Тэгээд Солонгост бас тэр найз охин манд байгаа. Тэгээд яг энэ номыг бас номны ажил руу ороход бас хамт ажиллаж эхэлж исэн тэр найз охин маань ер нь бол бас надад гоё аялын гоё амтыг бас мэдрүүлж исэн, хамт аялж исэн бас мундаг охин байсан. Тийм тэгээд ер нь бол яг одоогоор цөөхөн айгүй цөөхөн тэгээд нөхөрлөлд одоо уцаар яриад уцаар ярих л одоо тий боломжтой цаг маг нь таарад хин нэгнийх нь боломж нөхцөл тааруул уцаар л холбогдож чинь түүнээс яг ингээл бичиж уудсаал ингээд яагаад гэдэг найзууд бол ховор одоо бүр Монголд амьдарч байгаа мөртлөө зарим найзуудтайгаа хамт Улаанбаатарт амьдарч байгаа мөртлөө жилдээ ганц уулзаж муулзах ч юм уу тий. Одоо үдийн насанд тийм үү эсвэл миний онцлог байгаад байна уу илүү хүн болгоно нөгөө гэр бүл хүүхэд ч гэдэм юм ингээд цагаа зарцуулаад явж байгаа болохоор наач онцлог байгаа юм байна. Тийм насны онцлог байгаа. Тэгэхээр бид нар яг одоо ингээ гэр бүлийн амьдрал зохиоцсон үедээ ингээл яана надаа найз алга би өөр нь яатсан гэж ингээ бодоод ямар шаардлагагүй юм шиг санагдсан. Тийм яг үнэ. Тэгээ ер нь эмэгтэйчүүдийн нөхөрлөл айгүй хөөрхөн ш те өрөвдмөр ш те хөөрх юм. Уулзаад эрчүүд ч юм бол те нэг юм тэгээ яг эрчүүдийг үгүйсгэж амшил те зүгээр ингээ эрчүүд нэг юм эмэгтэй хүмүүсийг бодвол одоо фемин каст гэчихэд эмэгтэй хүн муулах гайгүй шүү би. Зүгээр эрчүүдийн нөхөрлөл миний мэдэх орчинд, миний мэдэх амьдралд гэх юм, миний амьдралд ингээ харахаар эрчүүдийн нөхөрлөл үнэхээр гоё. зүгээр амар л байх шиг байдаг шнэ. Ерөөсөө тийм драма байхгүй те. Зүгээр ингээл андаа байна уу? Байхгүй. За нэг юм. Юу хийж байгаа? Би очиод туслах уу? За тэгье. Тэгэл ингээл ийм. Андаа би тэгсэн чи тэгээд өгөөч гэдэг ийм. Тэгмүүд эмэгтэй хүмүүс бид нар одоо миний энэ подкаст хийж байгаа бас нэг шалтгаан нь найзтай холбоотой. Яа, юунаас болоод найзалж чадахгүй байна вэ гэдэг нэг юм хидэн гаргалгаанууд энэ подкаст хідэн дугаар явдیں۔ Те төгсгөлт хэдүүлээ нэг тодорхойлолтой болох бах гэж би найдаад байгаа байхгүй юу? Тэгмүүд яг би найзтай л да. Ингээ 2 найз байгаа. Тэгээд бид гурийн нөхөрлөл чинь нэнэдтэй штэ. Драма болно. Тэгээ салж нийлнэ. Нэг юм хосууч хэлээдэг. Гэхдээ олон жил найзлсан болохоор тэгээд байгаад л байгаа ямар ч байсан. Тэгээ нэг 2 найзтай. Тэгээд зам зуурт нөхөрлж байгаад нийцхээ болоод ажимдаа болчдөг нөхдүүд бол бас байгаа шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ энэ фемин каст нэлээд хэдэн дугаар явсны дараа эмэгтэйчүүд юунаас болоод нөхөрлөж чаддгүй болоо гэдэг асуултанд хариулт авах байхаа. Та ер нь юунаас болоод нөхөрлөж чаддгүй байх гэж бодож байна?
Харин одоо зан аашны хувьд ч юм уу жоохон ялгаатай байдал ч юм уу. Юу гэдэг юм бол одоо нэг ижил сонирхолтой ч юм уу эсвэл ингээд нэг гоё юм дотны яриаг ингээд өрнүүлж чаддаг ингээд доторх нь ингээд уудалж чаддаг ч юм уу тий гоё. Би бол одоо ингээд жишээ нь Америктайгаа найзууд болон одоо Солонгостойгаа найзтайгаа ингээд ямар ч одоо юугүйгээр одоо одоо санаа зовх ч гэдэг юм уу. За энийг ярьж болно ярьж болохгүй гэж одоо бүр ингээд бүх юм ингээд унтрааж байгаа зүгээр айгуу гоё чөлөөтэй. Би гэхдээ илүү гэр бүлийнхэнтэй ярих гэхээс илүү миний хувьд болохоор ингээд найзуудаа айгуу юу гэдэг вэ байхгүй юу? Илүү дотно байх гэдэг. Айгуу сайн би сайн мэдгүй. Гэрийнхэнтэйгаа ч юм уу ингээл амар ингээл ер нь ч хүмүүс тийм байдаг. Ер нь тийм байдаг бах тий. Илүү найзуудтайгаа илүү бүр нарийн ширийн ингээл бүр юмнуудаа илүү детальчилж гэдэг юм уу ингэж хуваалцдаг бах тий. Адаглаад хэрүүлээ детальчилж ярьж чадах байхгүй юу тий. Найздаа ээж аав эгчдүүдээ ярьчвал бит хоёр ууж би уучлцдаг. Гэрийнхэн маань уучлахгүй ч юм уу ингээд тийм асуудал гардаг шүү дээ. Тэгэхээр ер нь юунаас болж найзалж чаддгүй болоо гэхээр ер нь юу аха? Миний бодлоор надад бол тийм найзууд нэх байгаагүй л дээ. Гэхдээ илүү хатаархалч гэдэг юм уу те эсвэл ингээд нөгөө өөрийнх нь дотор ингээд нэг шархаагаад байгаа шүү дээ. Ингээд ямар нэгэн дутуугийн комплекс гэл амар их ярьдаг шүү дээ. Тэр зүйлээ ингээд найзаасаа авахаараа ч юм уу ингээд тухайн хүнд сөрөг тухгүй мэдрэмж төрнө штэ ингээд автоматар автоматар өссөн үсээгүй тэр бол тэр хүний буруу биш ахгүй юу. Тэгэнгүүт тэрнээсээ болж хоорондын зөрчил үүсэх эсвэл одоо тий энэ хүн миний хувьд ингээд миний баярлах юм дээр баярлсангүй ч гэдэг юм уу ингээд яадаг чи ер нь нэг тиймэрхүү байдал үүсдэж магадгүй. Миний хувьд болохоор би ингэж бодсон. Би богнохоо ярьчих уу? Би нэг их хорой хичээс асууж ирсэн. Тэр хичээнийг эмэгтэй найз нь үнэхээр нэг юм хизээж агаар нийцэхгүй нэг хүмүүс идэг шүү дээ. Бүр тийм дебил ахгүй. Би бүр харахаараа ингээд энэ хүн гэд ингээд бодоод үргээд гайхаад байдаг заяа. Ингээд би ялангуяа би нэг хүнд ингээд дургуцчаараа ингээд хизээж хүлээж авч чаддгүй ийм балиар цаатаа. Тэгээ тэр хичийг найз нь ингээл тэнэг чаал гараа явж байгаа байхгүй ажлаас нь би ихч ажил дээрээс ёо та энэ ихчтэй тэгтээ яг яагаад найзлаад идэгээд би бүр асуудаг байхгүй тийм сайн найз нь биш л дээ. Тэгтээ тэр ихчийн маань өгсөн хариулт амар гоё. Тэгээ би тэгдэхгүй. Тэгэл одоо энэ юм чи угаасаа ийм үний чи одоо анины хаахтай гэж тэгсэн. Тэгэхээр би тэгтээ ер нь ана та ингээд бүх найзуудаа яг яаж ингэж удаан хадгалж найзалж явдаг вэ гэсэн чинь сайн мууг нь хоёуланг нь зөвшөөрдөг. Наачаа сайн мууг нь хоёуланг нь зөвшөөрдөг гэсэн чинь энэ миний толгоноос ерөөсөө гараагүй. Тэгэхээр зэрэг миний хувьд ч гэсэндээ ингээд тэгээд тахаар бас тэгтээ тавардаг юм болов гэсэн хандлага бас байгаа. Сайн талтай бас муу талтай. Тийм тэр баланс тэр хандлага чиний амьдралын чанарт ч юм уу чиний одоо сэтгэл зүйд ч юм уу хэр их нөлөө үзүүлж ийн гэдгээс хамаарч хүн ер нь нөхөрлөх нөхөрлөхгүйгээ бас сонгосон л дээр ах тий. Одоо чинь ингээд одоо айгүй ингээд дотночилсан ингээд найз байгаа шүү дээ. Тийм хүнээс ирэх шүүмжлэлч гэдэг юм уу айгүй тийм хүнд ойлгогдоогүй тийм мэдрэмж ч юм уу эсвэл би өөрийнхөө төлөө байх тэр одоо орон зай эрхчлөө гэдэг юм уу тэр эрхийг ойлгохгүй байна гэдэг ч өөр айгу юу юм бэлээ. Хүнд тусдаг гэх юм уу? Одоо энэ манай сүүлээсээ 3 дахь асуулт. За би энэ л зан чанараа гээхгүй амьдарч явж байгаад яг энэ чигээр нь энэ зан чанараа л аваад үлдчих юмсан гэдэг зан чанар. Таны шудраг байдал юм да. Шудраг болон үнэнч байдал. Вау. Тийм үү. Би нэрээ гоё зан чанар. Ямар ч тийм шудраг ус зүйлийг хараад ингээд төвчиж чаддаг байхгүй юу.
ерөөсөө хүлийн зөвшөөрч чаддаг. Манай удам биш үү? Үгүй, харин тийм yes. Манай удам. Тийм. Би ёстой шудраг биш юмыг бол ёстой хизээж дугаа өнгөрч чаддаг. Тийм. Тэгэхээр наа чи амар гоё. Надад таалагдчих. Тийм. Ёстой гоё. Тийм ингээд ямар нэгэн байдлаар ингээд буруугүй байхад гүтгэх ч юм уу, гүтгэлийн юм ч юм ингээд хор орж ирэх. Тийм нэг жижигэн зүйл их ч гэсэндээ ингээд миний буруу биш байтал миний буруу болох гээд ингээд гүтгэдэг ч юм уу. Тиймэрхүү нөхцөл байдал байдлаа бол би бүр ингээд заавал ингээд үнэхээр амар тэгтээ заргач. Тэгтээ нөгөө би ингэж боддог байхгүй. Сүүлдээ сургалтын цайсан чинь багш тэгжсэн чи ховд аймгийн цэцэг сумынхан бол ард авишин нутаг юм байна. Тэгээд тий ард авишин нутаг юм байна ингээд бас заргах тийм штэ яг үнэ аа тийм заргах ихтэй авдаг. Тий би сүүлд одоо ер нь ингээл аав манаас ингээл эндэх жахаа тэр эмнэлгийн хүмүүсийн одоо ёс зүйч гэдэм уур чадварын тал дээр тоглолтлууд айгүй их гарсан. Тий. Тэгээд тэр болгон дээр ингээл одоо 11 руу уцтах ч байдаг юм уу эсвэл ингээд ёс зүйн одоо тэр юуны хариуцдаг аль бэлтцэд нь өрөөтл гомдлоо гаргаал ингээл ер нь заавал яг нэрэл өстө нөгөө нэг цаасаа бариад гомдлоо гаргаад асуудлаа шийдвэрлүүл ингээд заргалтад явдаг. Яг нөгөө өөрийнхөө зөв гэж бодсон зүйлээ тал дээр амар тэгж явдаг. Тэгэхээр ер нь тэгээ удам ч юм уу нотлох ч юм уу бөө мэд. Яг тийм үнэхээр амар тийм заргач тэгээ яг шудраг байх хэвээр. Шудраг бос зүйлийг төвчж чадахгүй. Төвчөө өнгөрүүлээ амар бас амар хэцүү. Бодохгүй те. Бодогдоод бараг зөөдлээд заавал арга хэмжээ аав. Гэхдээ айгуу тийм хөндлөө штэ зөв яг уу. Гэхдээ too much not good штэ те. Гэхдээ баланс байгаас те. Үгүй. Байхгүй. Яг энэ тал дээр бол баланс баг. Тийм. Хөөж үзэн энэ тийм юм. За яг энийг өнгөрүүлчихье гэдэг юм ерөөсөө. Би тэгтээ өнгөрөө сураад байгаа сүлд. Би бол ерөөсөө энэ бол миний хөвтлээ авч үлдэх тийм зан. Тэгвэл гоё юм уу юм байна. Миний хөвтлээ авч үлдэх зан. Миний хүүхэд зан. За яасан хөөрхөө. Яг ингээл амар баярлал, амар уйлал, амар инээгээл уйлж дуулаад энэ чинаа аюу сонирхолтой амьдрдээ штэ дүүн гээл яриад байсан штэ. Би энэ занд амар хайртай. Энэ зангаа би мартцсан байсныг манай нөхөр надад гаргаж ирсэн. Угаас аанда. Нөгөө гаргаад ир чи надхаа гэж гаргаж ирэхгүй штэ. Чамд. Тэгээ манай нөхөр ч өөрөө энэ занд амар хайртай. Тэгээ ямар сайнтай миний охин гэдэг. Хайр мэр байхгүй штэ. Миний охин. Тэр нь надад үнэхээр өмг төшигтэй айгуу гоё байдаг. За дараагийн асуулт. За. Одоо эмэгтэйчүүдийн амьдрал яг хувь хүн талаас соёлын түрүүн жингээ зөндөө ярьлаа штэ. Гэл найс нөхдөд тэглээ инглээ гэл. Нүд эмэгтэйчүүдийн байр суурь сая нөхөр би ярьсан штэ. Ярьсантай холбогдуулаад таны нөхрийн заяа. Тийм байна. Та нөхртөөгөө уулзраад таны нөхөр танд ойлгуулсан одоо хамгийн гоё хайрыг хичээлнэ. Хайрыг хичээлээ. Тэ. Амар ингэж одоо зүгээр л жишээ нь хүнийг ингэж хайрлаж болд юм бэ. Тэ мань хуранч хөөрхөн байж болд юм байж гэдэг юм. Эсвэл за бүр ингэж эсвэл халамжийг ойлгосон ч байд юм уу? Эсвэл за юу ч гэж байгаа. Ер нь л нөхрийнхөө талаар ч юм уу юу нь гоё санагддгөө ч гэдэг юм. Эсвэл хайрын талаар заа. Хайрыг шал өөрөөр мэдрүүлсэн нэг зүйл нь нэрлэгээл. Хайр гэдэг чинь эрх чөлөө юм байна л гэж ойлгосон. Nice. Одоо чинь юу гэдэг чинь намайг ингээл одоо манай гэр бүлийн ингээ хүрээнд ч юм уу ингээл ингээ харж байгаад бусад ингээд ерөнхийдөө эрэгтэй хүмүүс ингээ харж байгаад манай нөхөр аяга өөр ихгүй юу? Жохон өөр. Тэгээд сайн талаар өөр байна. Тийм. Ихэр сүнс юм чарахгүй штэ. Тийм надад аяга таалагддаг гэх юм уу ингээл гадуур яваал ч юм уу ингээл гадуур би хаашаал гарахвт ингээл ууж идэл ингээ яахгүй. Гэтэ ерөнхийдөө ингээл тийм ажилтаа явж ингээд тийш ингээд ер нь бол айгуу тийм эрх чөлөөтэй л ялгадаг.
бүх тал дээр ажлын тал дээр ч гэсэн тий ажлын сонголтын тал дээр ч гэсэн одоо дуртай юмаа хий одоо хийхгүй байсан ч болно хиймээр юм байвал тэрийг хий эсвэл ингээл за одоо жоохон юу ячуудаа арай л би дотроо ингээд жоохон ингээд дэлгүүр хийсээ хөдөлთა авалтыг хийдэг ч юм уу тиймэрхүү юм үед чамд байгаа юм хэдийг авах гэсэн гэдэг ч юм уу тиймэрхүү шүүмжлэл огт байхгүй гэдэг юм уу тэр талаасаа одоо ингээл гадуур кофе шопт би ер нь бол кофений дуртай тэгэл кофегаа уугаад гадуур дотор явна тэгээд ер нь ингээд нэг яг одоо болохоор яг тийм бүтэн цагийн юм ажил байхгүй ерөнхийдөө энэ номтойгоо тэгээд дээрэс нь яг энэ зунаас хөтөж хийх бодолтой солонгос хэл дээр хөтөж хийх бодолтой бэлтэж байгаа. Тэгээд өөр нэг тийм яг ингээд яваад ах илүү гадуур гарах ажил байхгүй. Гэхдээ зүгээр л кофе уух чинь, ийшээ явах чинь, тийшээ явах чинь гэхээр ер нь ингээд хумсын төдийч чинээ ингээд дургуйтсан өнгө аясаагт гаргадаг байхгүй юу. Ер нь зүгээр л ер нь тэр гэхдээ эмэгтэй хүнээсээ бас шалтгааллах баха. Тийм үү. Тий. Учиргүй бас айхтар хүүхнүүд байна шүү дээ. Манай эмэгтэйчүүд донд ч бас олон өнгө шүү дээ. Тэгэхээр бас тэр хүнээсээ болж байгаа. Би бол итгэлтэй байна. Тэгэл би манайхаа юу гэж бодож байна комментээр бичээрэй. Зүгээр л санаа зовхгүй тий одоо юу гэдгийг за яана одоо тэгээгүй юм чинь юу илээ одоо нөгөө за би арай л жоохон хийж байгаа үйлдэлээ ч гэдэг юм ингээд жоохон арай ихтүүлчихөө гэ ингээд дотроо нэг жоохон тийм бодол нь штэ. Тиймэрхүү бодол байж идэл манай хүн болохоор ерөөсөө тийм байлаараа огт хүлээж авдаг. Тийм үү. За гэл ерөөсөө юунд ч одоо миний хийж байгаа цагаа зарцуулж байгаа зүйлс ч гэдэг юм уу эсвэл мөнгөө зарцуулж байгаа, цагаа зарцуулж байгаа, энерги зарцуулж байгаа бүх зүйлд зүгээр л эрх чөлөө өгдөг. Окей, наац гоё юм. Тэр амар гоё. Би ерөөсөө одоо санаа зовох юмгүй л одоо дураараа дөргиж амьддаг. Яг хоёул адилхан байхгүй юу? Харин тий. Яг адилхан байхгүй юу? Тий. Зөв хүнээ олно гэдэг чинь энэ шүү дээ. Хүүхнүүд минь. Нэг хоёр зөв хүнээ олсон, хоёр зөв хүн. Барьер тавих гэдэг байхгүй юу? Ингээ хүмүүс одоо жишээ нь барьж харих гол. Барьер буюу ингээд нэг тодорхой хэмжээний хил хязгаар тавих гэдэг байхгүй юу? Эрэгтэй хүмүүс. Тийм шиг надад зүгээр эргэн тойрныхоо зүгээр зарим нэг ингээ хүмүүс ингээ ажиллаж хахад одоо жишээ нь би хоолоо хийгээгүй гадуур явж исэн ч за өөрийгөө болгоо л ингээ байж идэх ч юм уу. Эсвэл тийм ер нь ингээд заавал тэр хүнд нэг ингэж тэгснийхаа дараад би тэгэх ёстой гэсэн юм тайсгүй гоё юм асуу. Дахиад нэг гоё юм асуу. Тэгвэл тааштай та нөхрийнхөө юунд дурлж ийсэн? Маш товчхон хариулж. Яг би болохоор нөхрийнхөө жоохон тийм одоо ч гэсэн ингээ харахаар яг тэр нь байгаад идэг юм байж идэг штэ. Яг эд эрхтэн нүү эсвэл зан чанараа зүгээр л бүгд цогцороо ингээд нэгтгэж хэлвэл. Ер нь бол хайр татдаг юм зөндөө. Ер нь бүх зүйл нь л надад амар хөөрхөн байдаг. Тийм. Тэр дундаас тийм. Намайг бодвол айгуу тийм яг өөдрөг хүн баггүй юу? Өөдрөг юм гэгээлэг юм хошин шаг илүү амьдралын тийм баяр баясгалантай байхгүй юу? Илүү ингээд юмыг хөнгөн хүлээж авдаг. Би болохоор бүр жоохон тийм serious хүн баггүй юу? Serious гэх юм уу? Илүү юм ямар нэгэн юмыг ер нь л бүх юмыг жоохон ингээ гүнзгийрүүлэх гэж байдаг. Гүнзгийрүүлэх гэж дийпрүүлээд байдаг гэх юм уу? Манай нөхөр болохоор илүү юм одоо хошин шог ч юм уу илүү юм уран зөгнөл кино ч гэдэг юм уу те ингээ сонирхож байгаа юмнууд нь хүртэл тийм арай өөр одоо надад байхгүй тийм одоо зан чанар характер ч гэдэг юм уу тэрэнд нь дор. Уусаа хүн өөрийнхөө эсрэг төлд оролдог гэж үнэ. Тэр нь ингээд намайг илүү юм жоохон гой хөнгөн байлгахад ч юм уу эсвэл юм нэг тийм баяр баясгалантай байлгахад айгу юу яадаг. Хэвээ ингээл харж байгаа заяа. Харж байгаа гой цалхар шүү гэж боддог. Бодно штэ. Тэр нь юу нэ? Тэр нь нөгөө ингээд манай нөхөр гоё юм цагаан арьстай юм уу? За та тэр цагаан арьстай ингээ уулзчаа заяа.
Ингээ машинаа ингээ бариа явж байгаа ингээд гар нь амар хөөрхөн харагддаг. Тийм. Айгуу тийм нарийнхан эмгтээлэг гоё бас цагаан гартай заа. Амар чухал шүү. Дандаа ингээ компьютер дээр ажилладаг учраас гар нь ингээд айгуу гоё цаа ахна штэ. Тий. Айгуу гоё. Би анх ингээд танилцаад өнгөж ихэнх үедээ болохоор ингээ харж байхдаа ямар гоё гартай юм бэ гэд надад амар таалагдчихсэн. Зарим хүмүүс болохоор ийм ажил их хийсэн, эвдэрсэн эрэгтэй хүний гар мар дуртай байдаг штэ. Надад болохоор тэрнээс илүү юм гоё юм цэвэрхэн юм гоё юм одоо юу гэх чинь гар нь айгу бас ихэндээ таалагдчихсэн. Ингээ харахаар ер нь айгу тийм юу ч өмссөн гэсэн заяа. Юу ч өмссөн гэсэн айгу үнтэй харагддаг ч юм. Тийм хүмүүс байдаг. Харин тийм байдаг. Үнтэй харагддаг ч юм шиг илүү гоё юм үнцэнтэй гоё харагдуулаад байгаа юм. Би миний нүд тгийж хараад байгаа мó эсвэл бөө мэд алдахгүй. Хүний нүд алдахгүй. Хүний нүд ч юм ямар ч хийсэн ингээд хадаш. Юу ч өмссөн гэсэн ингээд ер нь айгу гоё харагддаг. Тийм үү. Ана тавирах тэгэл лус багтааг залуух нь шүү. Айгу айгу хөөрхөн ш. Дайчгүй ш. За. Тэгээ ер нь би бүх өөртөө ч гэсэн хэлдэг юм дөө. Нэрээ бүх юм нь гоё, гар нь гоё, уруулт нь гоё, хамар нь гоё гэж явчихгүй ш. Тэгж хэлэх гоё те. Хүмүүс угаасаа бүр хэлмээр тэгээл угаасаа жигнэсээ дурлцахаар хүн яг тэгдэг те. Жигнэсээ хайртай болцохоор хилээл эмэр те. Би бүр гинт ээж байгаа л миний чикат залуу. Тэгэнгүүт дэвч зүрх дарна. Тийм манай нөхрийн тийм байна. Манай нөхөр болохоор юм булчин юм шөрмслэг булчин. За. Ингээ нэг гар мар шөрмсөн цаг. Ерөөс тэр нь амар so sexy. Амар sexy заяа. Би тэгвэл битээр яг эрэгтэй хүний сонирхлоо өөр юм байна. Манай нөхөр болохоор жоох юм гойлик гэх юм. Тийм байна. Ойлгосон. Тойхон. Тэгэнгүүтээ манай нөхөр айгу тийм юм. Бүр нэг юм цаанаасаа нэг юм нөмөр юугүй биш. За. Нэг юм ихэмсэг. Нэг юм бартам. Нэг юм бартам. Бартам шиг. Нэг юм нэг ятгуурт юм шиг. Нэг юм заримдаа би нэг боол шиг санагдаа. Өөрөө бас. Өөрөө хий. Тэгэнгүүт сүнэшдэг хэлц. Тэгээд ингээд Instagram тийм мэдвэхтэй биш. Сошиалоос хол. Тэр нь бүр гоё заяа. Тэр нь надад бүр амар таалагддаг. Тийм нэлттэй биш болохоор амар юм. Бүр сонирхол татаад амар гоё байдаг. Дүүд нь л тэр нь амар гоё юм байна. Манай нөхрөө заасан хичээлнэ штэ. Заасан хичээлнэ. Хүнийг хариу нэхгүй хайрдаж болдог. Жинхэнэ хайр байдаг гэдэгт итгүүлж чадсан гэх юм уу? Цолонтой ч одоо 11 жил болж байгаа юм биш 6 сарын 5-нд бит хоёр. За. 10 жилээ? 11. 11 жил. Тэгэнгүүт жинхэнэ хайр байдсан байх гэдгийг би цолонтой амьдрал. Үнэхээр амьдрах хүн гэдэг шал өөр юм байна гэдгийг мэдэрч ирсэн. Битээр бол мэддэг таньдаг хүмүүс бол нэг удахгүй ах гэж бодчихсон бохоо. Тийм үү? Тийм. Битээр бол урмын уусанд уучлаарай. Удчлаа. Тийм үү хортой тий. За нэг юм байна. Нөхрөдөд тал дээр хоёлаа юм байна. За одоо тэгээ манай нэвтрүүлгийн азтай гэж боддгоо. Яг үнэ. Манай нөхрөөд ч гэсэн азтай тий. Тийм хоёр айтайхаа. Тэчгүй хоёр юм байна. Амар чанга инээд орж байх та. Зүгээр шүү дээ. Манайхан ч одоо подкастыг төрөл төрлөөр сонсоод сурцсан бах уу. Тэгээ манайхан иймэрхүү Femincast гэдэг сүүлийн асуултаас өмнө дүүнийг хэлэх юм хэлээд байгаа. Femincast буюу миний энэ өөрөө гаргаж байгаа эмэгтэйчүүдэд урьж оролцуулж хийж бүтээж байгаа эмэгтэйчүүдэд дэмжиж ямар ч үн төлбөргүйгээр та бизнесээ сурчлах боломжтой энэ подкаст нь бизнес сурчлах гэхээс гадна одоо ингээл бас нэг юу байгаа дүүд нэг point байгаа юм. Хэлчихв. За. Тэгэнгүүт подкастууд ч одоо тэгэл дандаа л олонний танил хүмүүс ордог те. Дандаа л төрөл төрлийн подкастт ороод нөгөө юмудаа л ярьдаг юм шиг надад санагдаад байдаг байхгүй юу? Тэгээд яг үнэндээ яг зүгээр л жирийн хүмүүс те хөдөлж байгаа, бүтээж байгаа эмэгтэйчүүд ялангуяа ямар боталтай явдгийг, амьдралыг яаж хардгийг сонирхоод сонсох эрхтэй хүн байхыг үгүйсэхгүй шүү дээ те. Нэрээ эмэгтэй хүний ертөнц ямар юм? Эмэгтэйчүүд чи яадгийг ингээд сонсож магадгүй. Тийм болохоор би
заавал олонний танил гэхгүй үнэхээр та хийж бүтээж л байгаа бол надтай холбогдоод миний дараагийн дугаарын зочноор ингээ хэдүүлээ одоо дулаарж ийн гоё байгальд гараад цомхон салхилалт хийгээ Эмэгтэйчүүд подкаст бичээд шүү дээ гэдэг шиг. тий гоё тий ингэж яар суух гоё тий Тийш дээ. тэгээд Яг хэрэгцээ ер нь амар их байдэн шүү дээ. нээ Тэгээ манай уучлаарай. Нөгөө манай найзууд нөгөө ингээ гадаадд байдгийг хэлэхүү би нөгөө сүултээ бүр тамираг залхаа. Тэгээ хажуудхаас нь олж за ингээд ямар дэлгэрэнгүй ямар их наатахаа ярьд юм бэ гэд тэгэнгүүт Эрчүүд ер нь хэлдэм байна. Тийм үү. Тэ салнаа тэгдэг. Би за энэ тамираад одоо манай хүнд биш надад байгаа юм байна. Би нөгөө тэрхээ нөгөө ингээ найзуудтайгаа ярьдаг шиг ингээ хандаад исэн юм байна гэж тий. Өөрөө жоохон цэгэнсэн шүү тий. Тийм Тэр тал дээр тий. Гэтэ манай нөхөр минь хамгийн сайн найз. Яа. Тэр өөрт нь цалан бас өөрөө тэгсэн шүү дээ. Өөж би хамгийн сайн найз. За. Тэгээ хаяа битэр тоглохоор сайн найзаа хоёлаа тгий. Сайн найзаа чи надад дургуулсан юм уу гэх. Тэгэл хөгжилтэй. Гэтэ амьдрах гоё шүү дээ. Үнэхээр гоё. За тэгээ манайхан миний подкастт оролцохоор бол миний Facebook, Instagram-ын дээгүүр гарч байгаа. Тэгээд над руу DM-ээр чатаар холбогдоод хэдүүлээ өдрөө тоглоод юу хийдгээ бичилцэж байгаа. Тэгээд хэддэг дугаарын зочноор хэд өдөр яхаар ихээр байна гэдэг төлөвлөгөөнүүд угаасаа аяндаа гараад ирэх бах. Тэгээд манайхаа идэвхтэй оролцоорой. Өөрийн биеэр мөнгө төгрөг зарлахдахгүйгээр тий бас ингээ гоё. Нэг амар олон хүн үзэл бүүм хийн гэж би бол бодохгүй байгаа. Нэг танилцаад тодорхой хэмжээнд нэг талаасаа өөрийгөө илэрхийлэх ч гэдэм үү бас л тэр орон зайг гоё өгч байгаа байхгүй тийм байна. Манайхаа орон зайг ашиглаарай. Энд таны судал дараа сул байгаа шүү. Тамир өмнө ярьж сураагүй хүмүүс ч нас ингээд ингэж ярих амар гоё. Тийм амар. Эхэндээ бол жоохон дэв та. Тийм. Гэтэ та тачгууд авсан. Гайгүй юу. Гоё авсан. Одоо миний хамгийн сүүлийн асуулт байна. Одоо бид нар ингээд аль үшээ амьдрал те эмийн цэнд төрнө гэдэг шиг эмийн цэнд хүрчжээ. Тэгэхээр одоо залуу охтууд дүүнер маань үзэж байгаа. Тэгэхээр та яг өөрийнхөө өнцгөөс залуу охтуудаа нэг л зүйлийг гоё захиараа гэвэл захих ч юу ахав те нэг юм байдсан байлаа шүү гэд юм хэлвэл. Гэхдээ надад бол ер нь эмхтэй юм ханаа зөв сонгол хамгийн чухал юм шиг санагддаг. Ажил, карьер өөр бусад зүйлээс илүү өстой янзтай наач. Тийм ханаа зөв ингээ сонгочвол ер нь easy busy тий амьдрал айгу гоё гэж бодоод байгаа хгүй юу. Тийм. За тэгэхээр ер нь бол зүгээр зарим нэг яг нөгөө ингээ амбицтай эмэгтэйчүүд ээж болно шүү дээ. Ажил, карьер, боловсрол гэдгийг гэхдээ эцэст яг нөгөө би өмнө хэлсэнчлэн жоохон уламжлалт ингээд эрэгтэй эмэгтэй хоёр хүн ингээ хамт байвал илүү амьдрал гоё болно гэдэг ч юм уу тий тэр талд байдаг. Тэгээд ялангуяа яг одоо тухайн хүнтэйгээ тий аль ч насандаа учирч болно. Гэхдээ хэрэг үнэхээр нөгөө нэг олсон бол битгий алтаарай гэдэг шиг тий. Заавал одоо 30 гарсныхаа дараа ч гэдэм юм уу эсвэл 10-д наснда эрт ч гэдэм юм уу тийм хязгаар болохгүй. Зүгээр яг л мөн байх юм бол тийм зөв хүнтэйгээ уулзна гэдэг айгуу. Тэн чадвал тэгэл наастаа бад те. Тэгвэл амьдрал хамаагүй гоё дээрээс нь амархан тэгээд бусад зүйлүүд ингээд итгээд бас явчих болохоор одоо сурмаар байвал сураал хийх дуртай сонирхолтой сонирхсан зүйлээ хийх ч гэдэг юм уу тий. Хийхийг хүсэж байгаа зүйлүүдээ ингээ хийхэд бол ямар ч юу байхгүй шүү дээ. Зөв хүнтэйгээ очирчвал тэр хамгийн чухал тий. Гоё хантайгаа очрох бол эмэгтэй хүний амьдралын хамгийн гоё чухал зүйл юм шиг надад санагдав. Эмэгтэй гэлтгөө эрэгтэй хүнд бас айгүй чухал. Тийм бах тий, тийм бах. Би одоо ингээ подкастын төгсгөл болгон дээр яг сүүлийн асуултыг асууж гэж бодсон. Тэгээд төгсгөл болгон дээр би нэг нэгээр нь захих амиг ганц өгүүлбэрээр хэлжээ гэж бодсон. Тэгвэл би болохоор жоохон дүүнартай. Одоо чиний мэдэрж байгаа гуниг зовлон бүгд
төр зурих. Тэ. Өө тийштэй бүх юм Төр зурих. тийштэй. Чи өнөөдөр хайртай найз залуудаа хаягдсан ч байж болно. Ээж авчин чам ойлгохгүй байгаа юм шиг санагдсан ч байж болно. Бүгд төр зурих. Хамгийн гол нь чи өөрийгөө олох ёстой. Тэгэл өөрийгөө мэдчихэл хэрэгтэй те. Өөрийгөө таньсан байхад дээд юм уу их юм таны шүү. Би тэгж боддог. Ямар ч байсан нэг 25 нас 27 хүрээд 27 юм. би яг 27 дээр ухаарсан. Би бас яг үнэндээ чиний хэлсэн тэр юу бас айгуу юу. Би бас яг ингэ бодохоор яг Бээжин рүү аялал ч юм уу яг тэр үе маань яг 27 таттай гэсэн байгаа байхгүй. Тэгээ би чиний тэгж хэлснийг чинь хачаад би бас яг 27 татаа миний ингээд нэг харах өнцөг арай өөрчлөгдөөд миний амьдрал айгуу эргэлтийн цэг гэх юм уу болсон юм биш үү гэж Хасаа тэгдэм билээ. би бүр амар баригдмал хүн байсан заа. Би сүлд нь зүгээр Тэгж болохгүй ингэж болохгүй гэлөө. Тийм. Одоо бүр бариу цовцсон өмсдөг байсан гэх юм уу тий. Өсгийтэй готлон өсөөл нэг бариу ховц. Тэгэл яг нэг ингээл хүмүүст харагдах өнцгөө их бодож л амьдардаг байсан юм шиг амар тийм юм. Баригдмал ингээ өөрийгөө бодсон чинь бүр амар өрөвдчихсэн шүү дээ. Тий харин гэл. Иймэл ингэчл амьдрах юм байна. Ингэчл амьдрах хэрэгтэй юм байна ч гэдэг юм ингээл хитрхи юм жижигхэн хайрцаг. Та ер нь хэр интроверт вэ? Би ер нь интроверт хүн шүү дээ. Хэдэн хувьтай? Мэдхгүй яг хувь нь мэдхгүй. Ер нь бол интроверт. Зүгээр өөрөө үнэлүүл. Үнэлүүлүү. За 70% баха. 60 бол биш та. Амар интро юм байна. Тийштэй. Тэгмэд би амар экстраверт. Ааха харин Юм шиг. За. Тэгснэ яг үнэндээ надад ямар нэгэн болоод яг ингээд яг амьдрал дээр би бүр ингээд бүгдийг хачдаг. Айгуу сонирн байгаа. Тэр экстраверт. Одоо хүмүүс наваа бичлэг хийхээр ингээд амар галзуу. Тэгмэд би бичлэг хийхээр амар өөр болчихж байгаа. Бүр ингээд шал өөр харин тий. Тэгмэд бичлэг шал өөр ч гэж надад бол өөр санагдахгүй л байна. Амьдрал дээр яг байгаа л юм шиг надад санагд. Тэгвэл цаа чи суралцсан юм байлээ шүү дээ. Ааха. Өөрийгөө өөрчилж болт юм байлээ. Би энийг нэрээ өөр дөрөө торшсон. Би амар чимхээ. Би ингээ 10 жил мөлий самрын урд мэдхахаар ингээ бүр ирүү зорчдөг байсан шүү. Тийм үү? Тачгнаар. Ингээд тэгэл амар чимхээ заяа. Тэгээ заримдаа задгаараараа алж өгнө. Тэр 11 дөрөв төсдөг ангидаа нөгөө бүжгэлсэн чи би бүр алж тавьсан шүү. Тэр мэрэг батгаар үргэлжээд. Тэр мэрэг би болстой хизээч бүжиглэх гэж тайзан дээр гарахгүй байхайсан гэхгүй юу? Тайз шээ бүр ангидаа ингээд Тийм үү? бүжгэлдэг байхгүй юу? Хаалгаад өгчөж жагаад манай ингээд бандтрал бүжглийн хитүүлээ. Нэг металлик галтлаг гол тийм металлик гол дээрээс өмссөн би чи бүрстэ тэнч амар бүжгэлсэн. Айгу бүжиглэх айгу эвсэлтэй шүү. Тийм гэж үү? Тий, би болстой амар эвсэлгүй. Би өөр нь урлаг спорт жоох юм. Гэцүү хүн гэдэг. Агасаа одоо хүмүүс харж байгаа юм. Ном л яа. Тэгээд ном аваарэ. Гэтэ одоо цөөхөн тоогоор байгаа гэсэн манайхан тэгээд давж уншиж сонирхохоор бол яаралтай очиод аваарай. Тэгээд яг гэхдээ бид тэр өнөөдрийн подкастын гол санаа нь би зүгээр ихчигээ ийм ажил хийдэг ийм хүн байгаа шүү гэд эхний зочноор ихчээрээ эхлүүлвэл яг алах юм шиг санагдаад байсан. За баярлалаа. Манай ихч маань ингээ надтай адилхан хэдий 70% интроверт чи өөрийгөө хэдэн үг гэж байгаа. Интроверт үү? Жохон штэ. Басгаж би чадсан. 40 мөчөө. 40-с бага. Өөх тийм үү. Оо. Наяа би экстраверт. Оо вау. Тэгвэл чи экстраверт юм шүү. Харин би тийм болж чадсан гэдэг татчих. 10 жилдээ би 100% интроверт байлаа. Тийм үү. Дараахан л эдэг байсан. Манай ангийнхаа үзчихвэл бичээрээ би хэр дараахан байсан бэ хаацч чи болоо чи ямар худалч юм бэ гэж бичиж. Би бол дараахан охин байсан. Дараахнараа л явж байгаа шиг. Тийм үү. Би бас дараахан байсан. Намайг хин ч ер нь тийм юм уу гэж хэлэхгүй. Одоо ямар сандаа ээж хоёр галзуу шар гэдэг байна шүү дээ. Ойсож одоо та хоёрын ялгаа харагдаж байгаа дөө. Угаасаа подкаст сонсохоор нөгөө vibe нь мэдэгддэг тий. Тэгээд манайхан болж өгвөл бити муулаарэ. Тийм муулах юм яриаг үстэй. За нэг иймэрхүү жанрын кастинг эхний дугаараар хичээгээ оролцуулсан манай үеийлэгч байгаа. Тэгээд өнөөдрийн бит хоёрын подкасттай энэ хүртэл хамт байсан эрхэм үзэгч танд баярлалаа.
Тэгээд За баярлаа. тэг хүрэлцэж ирсэн таньда баярлаа. Намайг зориод. Баярлаа. Нэг өдрийг гоё агаарт гараад шаргалтай танилцаад. Тэ шаргалаа амжилт юмгаа. Тийм. Тэ. Одоо ер нь хэр замбраатай зэгцтэй ярьснаа сайн мэдгүй л юм ихтэй ямарчсан. Өөрөөрөө л ярьлаа. Нэг амар сүртэй нарийн юм байхгүй. Зүгээр ингээл ярих бүх хүмүүс чинь заавал урайлтгэрч байх албагүй штэ. Тиймстэй би бол юмыг өмнө нь би бол төгс ойлгох гэж хичээдэг гэсэн. Ааха. Одоо би тэгж өөргөө зоох хэрэггүй гэдэг ойлгох. Зүгээр хийх нь л чухал. Хийх нь чухал. Нэрээ тий. Урлагын төлөөх дайн номноос гэж. Хийх нь л чухал. Яг нь номны талаар яриад байвал ярих юм зөндөө. Мариагийн номны талаар. Мария ер нь бол өөрийнх нь нэр нь Хат Стефанис ахгүй юу? Яг би болохоор нөгөө хэлэхэд жоохон уртаад байгаа Хат Стефанис гэдэг яриад хараад би болохоор зөвөр Мариагийн ном л яриад ичээ тий. Тийм ээ тэгээд талаар ч юм ер нь яриулаасцсан. Тэгвэл манайхан амар таалагдсан баха. Миний амьдралыг л бүрэн өөрчилсөн. Энэ урлагын төлөвтэй ингээд энэ ном миний амьдралыг бүрэн өөрчилсөн. Аха. За бүр 360 гэж бол хэлж болохгүй бах те. 180 бол эргүүлсэн шүү. Би болохоор яг ингээд ном эрхэлж гаргачаад яг хүмүүст ямар санагдчихж байгаа бол гэдэг одоо нэг фидбек ч гэдэг юм уу, ревю ч гэдэг юм уу. Ямар нэгэн байдлаар ингээд буцаад яг ямар хөө сэтгэлдтэй байгаа бол гэдэг айгу сонирхолтой байдаг байхгүй юу. Тэгээд би баг ер нь нэг их олон хүнээс нэг сэтгэл аваагүй. Гэхдээ ямар ч байсан өөрөө бол гоё ном гэдгийг мэдээд байгаа тий. Хүмүүс ингээ таниулмаар байдаг. Тэгээд дүүгийнхаа нөгөө ингээ өгч байгаа ингэж гоё нөлөөлсөн хэрэг болсон гэдгийг сонсоод бол бас хийж байгаа зүйл маань тодорхой хэмжээнд мэддэггүй болон мэддэгдэж байгаа байдлаар тодорхой хэмжээнд өөртөө өгч байгаа юм байна гэж бодоод баяртай байгаа. Ойлгох нэ. Тийм ээ. Юу ч болоогүй. Гэхдээ би тийм миний амьдрал тэгж нөлөөсөн болохоор ч тэр юм уу? Би таны шууд өрсөн те. Тий. Энэ хийж байгаамаа. Ерөнхий санаа явж ирсэн байхгүй юу? Миний толгой дотор. Тэгэл тантай уулзаад та надад нөгөө Мариагийн номыг бэлгэлээл. Тэгэл би угаасаа анхны зочоо их юм байна. Яагаад гэвэл миний амьдралд ингэж их нөлөөсөн. Гэтэ яг хамгийн гол нь нөлөөлөл хүлээгээд авдаг байх хэрэгтэй шүү хүн те. Уншсан юм хэрэгжүүлчихдэг байх хэрэгтэй ч юм уу ингээд хүн ямар нэг байдлаар жохон орлого хийж хахад олон оролдлогууд явж байгаад гоё болно шүү дээ. Тэгж боддتي. Тийм болохоор би хичээгээ урьж оролцуулсан. Тэгээд бит хоёул одоо яриага өндөрлөх үү нүргээд амар урт болсон. За тэгээд зүгээр. Тэгээд манайхаа таалагдвал лайктараа сэтгэл үлдээгээрэй. Тэгээд иймэрхүү жанраар явна шүү манайхаа. Тэгээд дараагийн дугаарт оролцох хүн над руу Instagram, Facebook-аар миний чатаар орж ирээ над руу бичээрэй. Тэгээд ямар нэгэн юм хийж бүтээдэг байхад л болно. Тэгээд та мөнгөтэй байх албагүй. Тэ ямар нэгэн ингээд хийдэг утга учиртай ажилтай байх хэрэгтэй. За юм байна. За тэгээд дараагийн дугаараар бүгдээ уулзъя. Залгагчтай баярлаа. Баярлаа. За амжилт. Бай. Баяртай. Дуусчлаа.